Бүгд олон зүйлүүд байдаг байгаа. Тэгээ би тэнд хэлээ тэгээд танд ялгаж уучлалдаг юм гэж байхгүй шүү. Та бүх юмыг уучлах ёстой. Өөрийнхөө эргэн тойронд байгаа амьдрал дээр таны эргэн тойронд өгөгдсөн бүх зүйлийг та уучлж хүлээж авах ёстой. Тэгжээс та дараагийн гартыг гарч харах болно гэсэн. Олон жилийн өмнө нэг пастор нэг юм зүйл ярьж ирсэн байна. Гадаад дусан зүйл тэр перми эзний хүүхэд байсан. Тэр ихтэй тухайн үед бурханд итгээгүй байсан. Тэгээ перми хэрэг дахин аж ахуй эрхэлдэг байсан байна. Тэгээ маш олон дахиад тийм айл. Тэгшин мөртлөө хүүхэд нь тийм жоохон ер нь амьдрал нь жоохон тийм татмаг байсан тэр үед. Тэгээ хүү нэг өдөр яасан бэ гэхээр иггүүтж жагаад нэг дахин алдсан байна. Одоо сахилгуудж жагаад алсан тэр бол тийм хорон санаатай байгаагүй. Төмөр уцаар нөгөө хоолойг нь ороод тавч гүйж явж байгаа. Тэгээд дахин өгсөн. Тэгээд тийм үйл явдал болоод өнгөрсөн. Тэгээд хүү юу гэж бодсон байвал мэдээж ааваас айсан байна. За аав надад зодох байх таа гэж нэлээх айсан. Гэхдээ нуугдсан, зүхтаасан. Тэгээд аав нь мэдээж хүүхд нэм чинь нөгөө банк зүхтаагаад байна. Нэг 2 хоногийн дараа гаригдсан байна. Тэгээд аав нь хүүхдэд зодсон. Тэгэхээр яаж зодсон бэ гэвэл эхлээд тэр хүүг төмөр уцаар оруулсан байна. Хэсэг хугацаанд. Тэгээд дараа нь модоор оруулсан. Тэгээ хүүхд нөгөө цухтаагаад бусан өнгөрөөд байсан учраас нөгөө хүүхдэд шонгон модонд хөлсөн байна. Гараар нь хөлж ягаад тэгээд ороолгосон байна. Аавын уурсан шалтгаан юу вэ гэвэл чи одоо аж ахуйгаас дахин аллаа гэж уурсан. Миний эрхэлдэг аж ахуйгаас чи дахин аллаа гэж уурсан. Нэг талаас харахад аавын буруу, бус нэг талаас харахад аавын зөв. Бус хүүхдийн буруу, хүүхдийн зөв. Тэгээд тэр аав дараа нь яасан бэ гэвэл би чамны бүр мах шингээж өгөн дахиж чи хүний юм хулгайлахгүй байх. Ахиж чи хүний юм ингээд дураараа идэлдэггүй байхын тулд би чамд амтлуулна гэсэн. Тэгээд аав тэр бүр аав сүүлдээ уурсанд яасан байвал хүүхдтэйгээ чихийг огтлоод өөрт нь идүүлсэн байна. Тэгээд тэр үйл явдал дууссан. За мэдээж тэгж зодуулсан дараа нь чихийн огтлоод өөрт нь ам суусан идүүлсэн хүүхд бол мэдээж хашаалсан байна. Тэгээд олон жил өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа хүүхд ч том болсон байсан. Дараа хүү Есүс итгэсэн байгаа. Бүр цуглаанд үйлчлдэг болсон байгаа. Тэгээ хүүхдийн зовоод нэг л зүйл байсан. Аавыг уучлах гэж. Тэгээ мэдээж тэр хүү өсөөд том болоход аав мэдээж нас нагсан байгаа. Мэдээж хөшөөрсөн байсан. Тэр өдөр аавтайгаа тэр хүүээс уулзсан байгаа. Уулзаад ярилцсан. Тэгээ хүү аав хэлсэн юу ч хэлсэн бэ гэвэл одоо хүртэл миний зүрх өвддгөө гэж би одоо хүртэл танаас айдаг. Одоо хүртэл би үнэхээр надад амар хэцүү байдгаа гэж. Гэхдээ тэр хүү ихний уулзалтаар аавтайгаа юм ярьж чадаагүй. Тэгвэл уур нүрээд яг намайг гисэн болоо гэж. Бүхэл бүтэн альчгүй шүү дээ. Тэгээ ганц дахианы төлөө намайг яах гэсэн юм болоо гэж дандаа боддог. Тэгээ би энэс үн цэнэгүй зүйл юм бол би хүүхэд нойсон шүү дээ. Болохоор тэр миний аж ахуйгаас нэг мал одоо нэг дахиад алсан гэж ууралж байсан. Гэх мэтлэн байна. Энэ өдөр бурхан дүү нэг зүйлийг сануус аавыгаа уучлахыг. Яагаад гэвэл тэр хүү тэр уучлалыг хүлээж авах хүртлээр амьдралд нь амжилт олохгүй байсан. Тэр өөрийнхөө амьдрал дээр хичнээн сүм цуглаанд явдаг, хичнээн үйлчлэлд явдаг, хичнээн ажил хийдэг байсан ч ерөөсөө амжилтанд олж авахгүй байсан. Тэрээс нэг юм тулаад өгөөс бүдрээддэг байсан. Харин бурхан нэг өдөр нэг зүйлийг харуулсан байна. Тэрний юу вэ гэвэл чиний хийсэн олон зүйлүүд дотроос би чамайг уучлаа гаргаж ирсэн. Харин одоо чи ааваа уучлах ёстой гэсэн байна. Тэгээд тэр хөө мэдээж том болсон хүн шүү дээ. Очоод аавтайгаа уулзаж уучлалт гуйсан байна. Таны надад хийсэн бүх зүйлийг би уучлж байна гэж. Тэгээд намайг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд аав хөө эвлэрсэн, аавгаа уучлсан. Тэгээд амьдрал үргэлжилсэн. Би танд юу хэлэх гэсэн бэ гэвэл
Бид нар олон зүйлүүдийг уучлахгүй гэж олон зүйлүүдтэй маргалддаг байна. Эсвэл энийг уучлан, тэрийг уучлан, чи миний амьдрал тийм юмээс, ийм юмээс ялангуяа эхнэрийнхээ хоёрын хооронд чи намайг тэгж хийсэн, чи намайг 5 жилийн өмнө ингэж хийсэн, чи намайг ингэж уддаг гэдэг энэ саад чинь бидний амьдрахад хамгийн их саад болдог юм аа гэж. Тэгээд тэр уучлаагаа юу ч хийсэн бэ гэвэл тэр уучлах хүчийг хинээс авсан бэ гэвэл Бурханаас л авсан. Бид Бурхантай уулзсан гэж олон удаа ярилцдаг. Бид Бурхантай уулзчих, Бурхан надад тэрийг хэллээ гэж зарим маань олон удаа ярьдаг. Зарим нь Бурханаас би тийм үг авлаач гэж олон удаа ярьдаг. Бурхан дэлгэхдээ юу ярьдаг вэ? Өөрийгөө л харуулдаг. Бурхан өөрийгөө хинбэ гэж ингээд бидэнд мэдүүлэх хүсдэг. Бидний амьдралд юу хийсэн хамаагүй. Харин гэхдээ бид нар уучлахад саад болдог гогцоо тэнд байсан. Тэр учраас бид нар өөрсдөө амьдрал дээр байгаа тэр зүйлийг уучлахгүй бол хизээч бид уршаа явах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл амьдрал үргэлж тийм шиг сандгаас тэр хүүхэд тэр цагаас хойш хизээч хэний ч үгийг сонсгоо байсан. Тэр цагаас хойш хэн нэг үг хэлэхэд үргэлж эсэргүүцдэг нэг юм байсан. Тэр хүүхэд үргэлж тэр аав нь хэлжсэн шиг тэр хашгирж байсан шиг тэр занг харж байхдаа Бурхан тийм болов гэж боддог. Бурхан намайг буруу мийгэд надад уурладаг байх гэж. Тэр намайг шийдэхийг хүсдэг байх гэж. Тэр шийдэхдээ бүр амар шийдэх байх гэж айж амьдардаг байсан. Цуглаанд хүртэл айж явдаг байсан. Цуглаанд явахын тулд зүгээр бүтэнсээр дээрээ түнтэй уулзах, харин зүгээр явахгүй бол тэр намайг яах бол гэж айж байгаа үндсэн дээр сүм цуглаанд явдаг байсан. Юм харилцаж юм хийхдээ тийм байсан. Харин бид уучлал гэдэг зүйлийг үндсээр нь ойлгож авах юм бол Бурхан таныг уучлсан юм бол та өнөөдөр өөрийнхөө амьдрал дээр байгаа бодит зүйлсийг уучлал таны амьдрал дээр бодит бол ирдэг. Үнэхээр бид нар олон удаа иймэрхүү зүйлүүдийг сонсч байсан. Гэхдээ би танд хэлье. Бурхан таны хийжсэн бүх зүйлийг уучлсан. Түүн шиг таны амьдралд хийсэн бүх зүйлийг уучлах ёстой. Магадгүй би өнөөдөр уучлалын тухай яагаад яриад байгаа би мэдэхгүй. Гэхдээ би танд хэлье. Тэгжээч бид нар дараагийн зүйлүүдийг харж чадах болно гэсэн. Бүдэг байгаа зүйлүүд бид тод харж чадах болно. Бид Бурхантай уулзахдаа зүгээр нүр тулан уулзах чадах болно. Түүний сэнтийн өмнө ихтэй надад ямар цаад байхгүй. Ямар ч айцгүй эргэлзээгүй түүний сэнтийн өмнө суугаад аав муу Бурханд өөрийнхөө амьдралыг нээж чадах бүрэн боломжтой байж чадах болно гэсэн. Энэ бол их чигээр. Бурхан бол үнэхээр үн цэн дээр таныг хүлээж авахыг хүсдэг. Магадгүй би ч дараагийнхаа нэг жишээ зүгээр ярьчихвал сагдчих. Тэр нь юу вэ? Би саяхан нэг удаа Бурханы өмнө сууж байгаа залбирчээсэн. Бурхан үнэхээр та зөвшөөрөөд би нэг та намайг яг юутай болгох хүсэж байна гэж. Тэгээд чи юу хүсэж байна? Тэгээд би асуултанд хариулсан. Тэгж байгаа жишээ надад магадгүй Бурхан нас яг асуусан. Бурхан та намайг машин чи ямар машин унмаар байна гэвэл би ч юм бенз унмаар байна. Би цаг яг суудл яг тийм машин унмаар байна гэж. Тэр бэдэнд хэлээ. Бурхан таны хүслийг үйлүүлээд тань бенз өгч. Бенз хийж өгсөн. Ер нь өнөөдөр таны унж байгаа машинаас илүү нэг машин өгчтэй. Та гэхдээ магадгүй та тэрийг авахын тулд бас ямар ч аргыг хэлж болно. Эсвэл мөнгөө цуглуулж болно. Эсвэл банкнд үр тавиад авсан гэж болно. Машин авах хэрэгтэй ирсэн. Бөөмэй. Гэрхэн ч гэсэн мэдээд баяртай байна. Бүгдөө баярлсан ба. Магадгүй та хэд хоног унж явж байгаад нэг шавар туулаад бохир болгочих. Тэгээ таны хүү дүүж угааж өгмөс хэлэн төрс. Яагаад гэвэл аав аюулгүй машинд байна. Тэгээд хүү угааж өгöd бодож аавга машин угаад хар юм харилгаад за яг бок хийх үү яг да бок хийчих да ингэ за ээж халтар юм юугаар угаад ирлээ. За хав халтар юм ээж юугаар өрөөд тийштэй түр сэтгэр байгаа үнэн гоё болно шүү дээ. Тэгэж бодоо тэр хүү түр сэтгэр таны машиныг угаачих. Адаж угааж байгаа гэж үздэг. Маш сайн хэрнэ арилсан. Үнэн гоё кайф угаас үнэн үрссэн дайрлах. Араа тэрс цацаад арилгасан чи харин мэдээ төмөр шодог яах вэ гэж сонирн болсон байна.
Тэгээ аав хоёр уулзах болох болно. Та тэрүүд хэн байж чадах вэ? Та тэрүүд юу үнэлж чадах вэ? Танд тэрүүд юу нь үнэтэй байх вэ гэдгийг та хүн бодож үзсэн үү? Та тэрүүд хүүхдээ дуудаж авчираад нөгөө тэр аавыг хүүхдээ цоцсон шиг загнад зэмлэж арайчтай чи хүн байж арайчтай чи ингээд захтаад чи нэрээ гэж өшөөг авах уу? Эсвэл чи энэ машинаас бэлтжээс чи энэ машинаас үнэтэй миний хөө гэж хэлж чадах уу? Чи надад юу ч надад энэ машин ямар ч хүнээр олдсон байсан. Гэхдээ чи бол энэ машинаас үнэтэй шүү гэж та хэлж чадах уу? Бид хэлээ. Бидний амьдрал ийм сонголттой шүү. Миний үр хүүхэд, миний хүү тэр хичнээн үнэтэй олдсон машин ч байсан. Хичнээн би мөнгө цуглуулж хичнээн банкны дүртэй байсан ч миний хүү тэр машинаас үнэтэй юм шүү. Хичнээн тэр хүүхэд буруу юм хийсэн ч хичнээн тэр хүүхэд үнэхээр өнөөдөр тэр алдаа гаргасан ч миний хэрэгжилж байгаа зүйлсээс миний хүүхэд үнэтэй юм. Бурхан таныг ингэж харддаг юм. Өнөөдөр танд хэрэгтэй зүйл байна уу гэхээс илүүгээр чи миний болчихсоо тэр хардгаас. Өнөөдөр чамд ямар ийг дайчих уу, ямар зүйл хэрэгтэй байна гэж харахаас илүүгээр тэр үргэлж чи надтай хамт бай. Чи бол минийх юм аа гэж хүлээж харж байгаас энэ Бурханы зөв сэтгэл, энэ Бурханы хүлээж идэг зүйл юм. Харин бид юу гэж боддгоо гэж бид Бурхан таалагдсан тул магадгүй хүүшиг те аавда таалагдсан тул машиныг авсан зүйлийг угаагаад цэвэрлээд янзлаад өөрийнхөө мэддэг зүйлүүдийг хийгээд аав таалагдаж маш олон удаа оролцдог баг. Тэгээд энэ зүйл байхгүй шүү. Энэ дэлхийд байгаа бүх зүйлүүдээс хамгийн хүн цэнтэй Бурханд та юм. Өөр Бурхан энэ дэлхээс харчин байхгүй. Бурханд өнөөдөр энэ дэлхийд байгаа бүх зүйлүүд юу ч хэрэггүй. Ганцхан тал үнцэнтэй, түн хэрэгтэй юм. Тэгж тэр тань тэгжил хардгаас. Тэгж таныг үнэлдэг, үнцэнтэй болгоосоо гэж хүсдэг. Түн шиг энэ дэлхийд амьдарч байгаа таныг өнөөдөр эргэн тойронд байгаа зүйл дотроос юм үнэлж чаддаг байгаасаа гэж хүсдэг юм аа. Юу нэг үнцэнтэй юм бэ гэдгийг мэддэг байгаасаа гэж тэр таныг хүсдэг. Тэгж тэр таныг бэлтгэдэг юм аа. Тэгж бид зүгээр л нэг амьдралд тохиолдсон зүйлийг амьдралаараа устгах биш. Харин би танд хэлээ уучлаад ууршилдаг байгаасаа гэж хүсэж. Бос үнцнийг мэддэг байгаасаа гэж хүсэж байна. Тийм ээ. Би танд хэлээ би хүүн байл. Би аавынхаа машиныг амар муухай болгох. Би аавынхаа өмнө бид нар бүгд юу ч хийхгүй. Аав би ухаах гэж бодсон шүү. Аав би танд туслахыг бодсон. Аав би таны машиныг ингэнэ гэж бодоогүй. Аав уучлаарай л гэж. Харин аав нь яаж хүлээж авах вэ? Энэ хэлээд тийм ээ минийх үү. Чи бол энэс илүү үнцэнтэй шүү гэж тэрнээ даах эцэг хэрэгтэй байна. Тийм ээ минийх үү. Үнгээ яг аав нь хүсчихсэн байх. Гэхдээ би чамайг илүү хүсэж байна гэж хүлээгээд авах аав хэрэгтэй байна. Бид ирчүүдийн ийм л ирчүүдийн төлөө, ийм хүмүүсийн төлөө бид залбирч байгаа юм. Бид тэнийг аваасаа гэж хүсэж байна. Бид ийм л Бурхантай хүмүүс шүү. Энэ Бурханы зөв сэтгэл таны төлөө зохирдог цохилгоо юм аа. Бурханы нэгэн хэсэг байлаа. Амен. Та бодоорой. Би тэгвэл яах вэ гэж. Тэгээ онгоо байдаг үстэй. Галт цохонд аяар хагалж. Ээж хашгирахгүй бол хэн хагалсан байх вэ гэж. Хэрвээ ээж хашгирч ивэл хэн хагалсан ойлгомж. Харин хашгирахгүй бол хэн хагалсан. Өөр онгооч өнөө үлбэрэг. Түш үнц юм гэж аягүй чухал байна. Тийм ч бас би таныг эргэн тойронд амьдарч байгаа амьдрал минь миний хувьд үнц зүйтэй. Тэрнээс илүү чухал зүйл байдлаа гэдэг яваасаа гэж үзэж байна. Энэ бол таны хайрлах Бурхан юм аа. Энэ бол таны төлөө зогсдог. Бурханы зүрх сэтгэл таны төлөө зогсож байна.
танд бүх зүйлийг өгөх тэр бэлэн манаас хамтдаа болсон. Бүгд хамтдаа өглөө цуглааныг эхлэе. Тэгээд үнэхээр би танд Бурханы зүрх сэтгэлийн нэгэн хэсгээд зүгээр хуваалцах. Энэ миний гэж явдаг зүйл. Энэ миний зүрх сэтгэл усар байдаг зүйл. Нандиндаг зүйл. Би хичээдэг. Би 2 хүүтэй, би 3 охинтой. Тэгээд би олон ч хүүхдүүдтэй. Тэгэхээр миний хичээдэг зүйл тэрэг. Надад хэрэгтэй байгаа зүйлээс нь хүүхдүүд нь үнцэнтэй байгаа сайлаас хүсдэг. Тэм ч бас та нарыг миний амьдралд үнцэнтэй нэг юм шүү гэж үнэхээр хэлмээр байна. Миний амьдралын төлөө өгөгдсөн үнэхээр үнцэнтэй зүйл та нар. Амьдралд нь юм зүйл гэх байна. Тэрс би таны мэдэж аваасаа эрхмэлдэг нандиндаг байгаасаа гэж байгаа юм аа. Халелуя. Халелуя Иесус. Аа бид өнөөдөр таны өмнө ирж байна. Бид зөвхөн таны өмнө Tani
төлөвлөгөө өөрчилж чадахгүй юм аа. Өөрчилж чадахгүй. Бид нар оюун санаандаа хийх ёстой. Өөрчилж чадахгүй. Түүний төлөвлөгөөнөөс өндөр би юм гэж байлгүй. Түүний төлөвлөгөөнөөс өндөр юм гэж байлгүй маа. Ямар оюун санаа чи бидний зүсд захирсан байсан. Түүний эсрэг маш олон хэрмүүдийг барьж чадахгүй. Түүний эсрэггүй их мэдээ эсрэг чи оюун санаа өндөр хэрмүүдийг барих боломжгүй. Мэдээж таахгүй юм аа. Харин бүхний оюун санааг давхаад ирсэн. Түүний амар тайван бидний дотор оршдог. Хайртайваа бид өнөөдөр таныг өрөөж таны эсрэггүй төгс ирэх мэдээ өрөөж. Намаас их самуртай ажиллах. Мөнгөд ажилласаар байх. Таны эсрэггүй их мэдээ бид нар өрөөж. Таны эсрэггүй их мэдээ. Тусдаараа нэг нэг чухантай байж. Атик хүмүүстэй таны өмгөөс ямар чухантай тэмэг болсон. Тэр эсрэггүй их мэдээ бид нар өрөөж. Тэмэг эсрэг мэдээ байдаг. Бүх амьдралаар таны гахрын энэ батгахтай дээр байна. Үнэхээр илүү байна. Бидний бодитосыг бидний ямар бодитосыг харах үгүүд маань ирж байгаа зүйл баяр. Чи итгэсэн зүйлээ итгэдэг гэж таа. Бид нар яг итгэдэг харж ийм байх болно. Итгэдэг өдрүүд таны хаанч ихний өдрүүд юм аа. Явуулаад баяр. Thank you.
үг бол үнэн юм. Харин үнэн үргэлж худлыг үүснэ. Хүмүүс боддгийн миний энэ мэддэхгүй ах уу. Хин ч яасан ч бэлээ бид нар мэдэхгүй шүү дээ. Тий бид нар мэдэхгүй. Харин тэр мэдүүлэх болно. Үннээр явж байгаа хүн худал хуурамгаар явдаг хүнээсээ ямар урдтайгаар төрүүлээ ирж байгаа хүмүүс харах болно. Тэсмэр суудсан. Дөрөвчин бүтэнсэн өдөр бид нар хоосон орон зайнуудыг үнэхээр дүүрхийг хүсэж байгаа. Тэгээ үнэхээр бурхан тэрийг дүүрэх болно гэдгийг өөрсдийнхөө амьдрал дээр бас түмийнхээ амьдрал дээр ч гэсэндээ тунх гэж юм аа. Бид нар тоосон орон зай үлдэж болохгүй. Хоосон байж, зүрх минь хоосон байж болохгүй. Оюун санаа минь хоосон байж болохгүй. Эсвэл маш жижигхэн зүйлтэй байж болохгүй. Тэгм учраас дүүрэх ёстой. Бидний зүрх дүүрэх ёстой, бидний оюун ухаан дүүрэх ёстой. Тэр хэмжээгээрээ бидний амьдрал баян болох ёстой. Бидний амьдрал дүүрэх ёстой. Хүмүүс одоо бидний амьдралаас тэр хаж одоо хахад татах байгаа тэр амар тайван зүгт байдлуудыг олж харж эхэлж гэнэ үү? Та нар мэдчихэж байгаа. Тийм учраас та бидэрт бурхан нийгэм дотор зориулаад зай гаргаж өгч байгаа шүү. Бид нар шиг хүмүүс алга болсон байгаа учраас. Тийм хүмүүсийг олж авахын тулд бурхан тэр газараа зай гаргаж ирж байна. Тэнд нь бид нар зогсох болно. Бид нар тэр орон зайнуудыг бүглэх болно. Үнэхээр ажлыг хүн яаж одоо тий жинхэнэ ажил бурхан хүн ажил гэдэг утгаар нь хийдэг. Газрыг яаж хүн бурхан хүн газар гэдэг утгаар эзэмшдэг. Тэрийг бид нар үнэхээр үзэх болно. Тэгээ тэрийн төлөө бид нар энд бэлтгэж байгаа. Төмөрөө Үйлс намын 4-р бүлэг гаргая. Тэгээ бид нар тэр хоосон байдлуудыг бурхан яаж дүүргдэг талаар үргэлжлүүлээд ярих байгаа. Бид нар Христэд итгэмэгт хамгийн түрүүнд юу чухал шаардлагатай болсныг мэддэг байхад өнөөдрийн бие бол түүний хүн байхад хангалтгүй байна гэдгийг мэддэг. Тийм учраас бид нар яаж өөрчлөлт хэрэгтэй. Би өөр болох хэрэгтэй байна. Би одоо юу гэдгийг би нөхөртөө уурлахаа болох хэрэгтэй байна. Би хүүхдүүдээ би их одоо өөрөөр хүмүүжүүлэх. Бид нар өөрийнхөө өөрчлөлтөн дээр маш их анхаарч эхэлдэг. Анхаарах хэрэгтэй вэ? Анхаарах хэрэгтэй. Би тэр чинь яг үндсэндээ би өөрийгөө захирч сурж байна гэсэн үг шүү. Тодорхой хэмжээгээр өөрийгөө захирч байна гэсэн. Зарим сүм бол бид манай сүмийн ч гэсэндээ маш гол ажиллагааны нэг юу гэхэд бидэнтэй хамт алхаж байгаа хүмүүс алхаагаа нийлүүлж өөр болох ёстой. Энэ чухал гэхдээ энэ биднээсээ хардаг зүйл бас биш. Хэрэг бид нэр зөвхөн хүн өөрчлөгдөх ёстой гэдэг дээр хардагсан бол одоо энд ерөөсөө тэнцэх амтаа олдохгүй. Бид нар ерөөсөө баярлах боломжгүй болно. Яг л өөрчлөлтийн үйл явц чи өөрөө өвдөлттэй. Өөрөө их түүхтэй. Маш их одоо бидний бүр ямрыг үдсэн, ясыг тогшсон одоо тийм ажил байдаг. Тийм учраас бид нар зөвхөн хүн өөрчлөгдсөн чухал гэж үзэж болохгүй юм. Харин бид нар юу хүсдэг вэ гэхээр энэ сүм дотор орж ирсэн хүн болгон би бурхантай уулзах бүрэн боломжтой. Би түүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Би түүнийг би харах хэрэгтэй байна. Би түүнтэй хараад зогсохгүй би амьдрах хэрэгтэй юм байна гэдэг дээрээс хамгийн гол фокус тавьсан байна. Хүн нь бурхантайгаа уулзах юм бол бурхан юу хийх гэж байгааг тэр хүндээ ойлгож чадна. Тэгвэл хүн нь бурханаа дагж чаддаг шүү. Бурхантай уулзаагүй хүнийг хүн яаж ятгаад нэмэр байхгүй. Эсвэл яаж хамгаалах гэж итгэж нэмэр байхгүй. Яаж хадгалах гэж оролдоод нэмэр байхгүй. Тийм учраас би Монгол улс бол маш онцгой арга замаар хөгжин гэж итгэдэг байна. Чухал их тийм өөр одоо бүр тийм нэг онцгой арга зам байдаг шүү дээ. Тийм арга замаар хөгжин. Та өөртөө яг онцгой арга замаар хөгжиж яваа. Маш онцгой арга замаар явж байгаа учраас бид нар ингээд нөгөө дэлхийн урсгалыг заримдаа харахтаа энэ одоо ингээд дэлхийн ийм одоо айгүй тийм гоё урсаадах юм бид үл эдгээр шиг ингэчмээр байна гэж бид нар тэрэнд хэлдэг. Өөр үндэстнүүд хаантай болж болоод ах би хаантай баймаар байна гэж бид нар тэрэндээ хэлдэг байхгүй. Яг л онцгой арга замаар явах нь онцгой гэдгийг мэдэхгүй байгаа даа. Тийм учраас хотын сүм бол одоо үнтэй байх нь чухал биш.
бид нар одоо юу гэдгийг онцгой бүтэц зохион байгуулалтыг бий болгохдоо ч чухал биш. Бид нар зүгээр бид нар бурхантай зөв хүн нэг бүрэн санаа зовсгүйгээр алхаад амьдраад сурсан. Би бурхантай хамт амьдрдаг. Би бурхантай хамт амьдралаа байгуулдаг. Бурхан миний харилцааг, миний санхүүг, миний үр хүүхдийг бүх зүйлээр тэр надтай хамтран ажилладаг. Тэгснээрээ бид нар хамтдаа түүний чуулганы барих ажилд хамтардаг. Энийг бүр аян зүгээр нартай өдөр шиг ойлгодог ийм л хүмүүс байх юм ба. Тэгээд энэ чуулган бол үнэхээр төлөвлөгөөгөө гүйцэтгэж чадах байхгүй. Энэ бидний зорилго, энэ бидний хараа, энэ сүмийг байгуулж өгсөн маш олон ач холбогдлуудаас үндсэн ач холбогдын хүн мэдэх ёстой. За Есүс итгэн итгэсэн зүгээр нэг Есүс ч болоод явах хэлгүй юм байна. Есүс итгэн итгэсэн зүгээр итгэвч болоод арх тамхи хэрэглэхээ байхыг хэлдэг юм байна. Есүс итгэнэ гэдэг чинь зүгээр нэг Библийг барьж явдаг үнийг ярьдаг юм байна. Есүс итгэнэ гэдэг бол онцгой арга замаар алхахыг л хэлдэг юм байна. Амьд бурхантай та эдгээр одоо тэгжэл одоо хүмүүсийн шүтдэг зүйлсээс татгалзаа дээ. Хүмүүсийн шүтдэг зүйл нь ярьдаг юм байна, хөдөлдөг юм байна, оршихуйг юм байна. Харин энэ бурхан бол үнэхээр үзэгдэхгүй ч гэсэндээ бодит юм байна, амьд юм байна. Тэгэхээр би амьд юмтай алхаж амьдрахаа шийдээгээ бид нар сонгож авсан шүү дээ. Яг үүндээ бид нар тэр тэгж өөрийгөө илэрхийлж өөрийгөө сонгуулсан байхгүй юу? Тэгэх юм бол тэгвэл бид нар үнэхээр тийм амьд бурхантай амьд амьдраад байдаг юм бол бид нар яг тэр дотроо л алхах хэрэгтэй. Тэрийг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Энд бидний гол чухал зүйл. Тэм учраас өнөө өглөөний үгс бол үнэхээр чухал. Бид нар өнөөдөр маш олон зүйлээр гацалт хийх хэрэгтэй. Гачлах хэрэгтэй. Би Үгс намын 4-р бүлгийн 23-ыг эхлэхээс өмнө нэг чухал гацалтыг ярмаар байна л да. Их чухал гацалт. Би анх энийг Филипп пастраас сонсчод би асуулт тавьж байсан бурхан. Би нэгийг сайн ойлгож өгөхгүй байна. Нэгийг сайн ойлгож өгөхгүй байна. Англи хэл дээрээ болохоор зэрэг түүнд итгэх, түүний дотор итгэх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ойлгохгүйсэн юу гэсэн үг вэ? Би танд итгэдэггүй биш, итгэдэг. Та нар бурханд итгэдэггүй гэвэл ихэнх чинь би итгэдэг гэж. Гэтэ бид нар ямар ч сэтгэлээр түүнээр ирсэн байх нь хамаагүй. Бид нар ямар ч амин хувийн ашиг сонирхол харж түүн рүү ирсэн байхыг бол бурхан тоогоогүй шүү дээ. Надад ашигтай байна. Би бол ингэчүүлний одны дунд нэр алдартай болох юм байна. Хинч намайг тоодгүй байсан бол сүм дотор намайг тоох юм байна. Мэдгүй ямар ч амбицтай бид нар тэр рүү ирсэн бай. Бурхан тэр амбицуудыг ашигласан болохоос биш. Ерөөсөө тэрүүгээр шүүгээгүй биднийг. Биднийг үтээгээд авсан. Би итгэдэг тэрэнд. Гэхдээ өнөөдрийн бидний гацлах ёстой нэг зүйл бол юу вэ гэхээр тэр өөрийнхөө итгэл гэж нэрлсэн зүйлээ бид гацлах ёстой болж байгаа юм. Бид нар өстэй та бурхан бүхэн боломжтой гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Яаша бурханаас энэ дээр гарч байгаа хүмүүс бурханаас боломжтой юм ерөөсөө гуйж байгаагүй. Дандаа боломжгүй юм гуйдаг. Хуучин гэрээ мөртлөө шүү дээ. Шинэ гэрээнд нэг үед амьдарч байгаа хүмүүс болохоор дандаа боломжтой юм гуйдаг мөртлөө боломжгүй нь өөрөө хийх гэж оролддог болцсон. Тэгэхээр эдгээр Яаша Тудаан дуус болоог байгаа учраас та нарыг бити хөдөлгөөч гэсэн. Тийм ээ? Тэгэнгүүт бурхан яасан бэ гэхээр нарыг яг тогтооц барьж чадахгүй тэр чадна. Бид нар бол чадахгүй. Бид нар нарыг барих байлгүй бид нар нарлуу хоёр энэ нүдэрээ харж чадахгүй. Сохорно бид нар. Хэцүү. Тэр бол муу байдаг. Яа, бурхан бол чадна. Би итгэдэг, та нар итгэдэг тийм. Өшөө Илия 3 жил бороо битээ оруулаатай гэж залбирахад бурхан болж байна. Илия чи яг миний санджсныг санджлаа. Тэгэхээр хоёулаа энэ дээр хамтарч байсан. Би бүх бороонуудыг батцсан, бүх үйлнүүдийг агуулгатаа хийсэн. Ямар ч салхи үүсэхгүй. Ерөөсөө 3 жил та нар усны тусал олж харахгүй гэж хэлсэн. Бурхан ингэж чадахгүй. Чадна. Энэнд итгэдэггүй хүмүүс ч гэсэн чадхахаа цааш бурхан юм бол чадах байх гэж хэлж байна.
Гэхдээ энэ итгэлийг өнөөдөр бурхан биднэрт гацж гараад эзэлж авахыг хүсэж байгаа бол чи энэ итгэлийг нөгөө хэрэг дээр хаяхыг биднээс хүсэж байгаа. Гэхдээ тэгээд энэ тийм хэрэггүй итгэл үгүй хэрэгтэй бид нар зөндөө харсан тэр одоо яаж юмсуудыг бий болгож яаж эдгэрлээ явуулж одоо би чадахгүй зөндөө юм хийсэн. Тэгээ энэ эдийн буруу итгэл байсан бол үгүй энэ бол зөв итгэл байсан. Гэхдээ энэ бол эзэлж авахд буруу итгэл. Үгүй эзэлж авахд хэрэггүй итгэл. Тийм учраас гацрах ёстой итгэл байгаа юм. Тэгээд би Бурханаас асуусан бурхан минь тодорхой хэлээд өгөөч. Энэ надад би ойлгомоор ах юм аа. Тэгээд би нэг асуулт тавьчихаараа бүр унтаж ирсэн чадхаа эцэстийсэн тэрийгээ зүүж зайгаад бүрээсээ тэрний хариуг л олж авахгүй миний сэтгэл амардаггүй. Яа тэгвэл хүн ойлгуул дагахад айгүй амархан байдаг. Тэгээд би олон зүйлийг би ойлгож чадахгүй гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд энийг би таны хийж байгаа үгний бүрийг ойлгохоос урагшаага нэг алахгүй гэж бас хэцүү. Алхаад байхаас өөр аргагүй. Гэхдээ бурхан минь би ойлгохтой алхмаар байна гэвэл тэр надаас энийг хүсдэг учраас эсэрийн санаа нийлж байна та. Би чамайг ойлголттой дагаасаа гэж хүсдэг учраас чи бас намайг ойлголттой дагахыг хүсэж байгаа учраас одоо би чамд энийг ойлгуулж өгнө гэж тэр хэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр гол түлхүүр нь юунда байсан бэ гэхээр гэхдээ энэ ойлголт би уламгүй явна гэж итгэдэг. Ингээд би энийг ойлгоход одоо ингээд бодоод гихгүй энэ надад ингэж харуулж байгаа тэгэхээр энэ бидний амьдрал бидний зам маань хичнээн төгөлдөр болох тусам энэ ойлголт улмд төгөлдөрчж ойлгомжгүй хэсгүүдэд бөглөх хэрэгтэй шүү. Тэгэхээр бид нар энэ асуудлын гацж байгаа тэр хэсгийг нь ойлгоод авна гэдэг чинь оюун санаанд байсан хаа нэгтэй байсан хоосон зайгаа шүү дээ. Тэшин дүүрэгдэх хэрэгтэй байхгүй. Дүүрэгдэх чинь бас нэг хоосон орондоо байгаад байгаа байхгүй. Тэр дүүрэгдэх хэрэгтэй. Есүс юу гэсэн бэ гэхээр бурхан яриад цэвэрлж болно. Хоосож болно. Хогоосон болж болно. Бүгдийг нураагаад, ховнуудыг бүгдийг гаргаж ирээд аюул сайхан цэвэрхэн болгож болно. Гэхдээ энийг өнөө гайхад бас ашиглана. Ганцаараа амьдардаг байсан бол цэвэрлээ зай ихтэй болсон чинь долоодаа амьдрья гэж хурж ирд юм аа. Ингээд яавал тэр хүний амьдрал урдынхаасаа ажиллажсэн ирчээсээ илүү ихээр ажиллаж ихэд. Нэг Есүс хэлсэн. Эсвэл бид нар түүний үннээр дүүргэх ёстой. Түүний одоо аргуудаар дүүргэх ёстой. Тэгээ өнөө өглөө ярьсан бид нар тийм үү? Яг үнэндээ бурханд машиныг юугаар угаах тийм чухал биш. Эсвэл бурхан хүнд однод ч юм уу даваад ч юм уу бэмбэ өгөх нь асуудал биш. Өгч чадахгүй тэр? Чадна. Зарим хүмүүс би маш их мацаг барьсан учраас би бэмбэтэй болсон гэж ярьдаг. Тийм биш. Тэр хүн мацаг барьсан зүгээр өөрийгөө зовоосон. Харин бурхан магадгүй тэр хүнийг ингэж мацаг барьсаар байгаа энэ аягүй хотоодны хот тавтартай болох байх гэж өрөвдөд өгсөн байж болно. Зүгээр харин тэр хүн болохоор би маш их мацаг барьсан учраас би энэ бэмбэг авсан гэж бодож байна. Аль нь ч биш. Зүгээр бурхан тэр хүнд хайртай учраас үнэхээр хүсэж байгаа юмыг нь тэр өгмөр санагддаг байхгүй. Тэгвэл миний хариулт юу болж эхэлж байна гэхээр тэр юу ч хийж чадна. Бид нар энд итгэдэг. Бурхан бол юу ч хийж чадна. Тэр газрыг эргүүлээд тэнгэрийн орон тавиад тэнгэрийг эргүүлээд газар болгосон ч чадна. Тэр юу хийж чадна. Би ийм мундаг бурханд итгэдэг. Гэхдээ юу хийж чаддаг бурхан яагаад юу хийгээд байгааг таних нь гацж гарч эзэлж авдаг хүмүүсийн итгэл байх хэрэгтэй. Ойлгож байна уу? Бид нар одоо өнөөдрийн хүртэл одоо юу гэдэг одоо би үнэхээр энэ нийгэм дотор үнэхээр байр сууриа эзэлсэн үнэхээр мунд би ийм л мэрэгчлийг гартаа оруулж аваад би энэ салбарыг үнэхээр байцанд оруулахыг хүсдэг гэж шатдаг бай тэр хүн. Гэвч тэр хүнд боломж байхгүй. Монголын ихтэй сургуулиудад тэрийг олж авах боломжгүй бай. Гэвч бурхан гайхамшигтай үед бурхан минь гайхамшигтай үлдээж тэгээд та намайг одоо тий хамгийн сайн найрч сургаад хамгийн сайн мэрэгчсэн болгооч. Бурхан энийг чадахгүй. Итгэдэг юм бол чадна.
Итгэдэг хүнд бүх юм боломжтой. Одоо бүх ишлэлүүд яг тохироод байна шүү дээ. Итгэдэг бол бүх юм боломжтой, итгэдэг хүнд бүх юм боломжтой. Би итгэдэг, та итгэдэг, бид хоёрын итгэл нийлж байна. Тэгэхээр боломжтой. Би энийг өөрийнхөө төлөө гуйаагүй, би улс орныхоо төлөө гуйсан, энэ үндэстний сайн сайхны төлөө гуйсан болж байна. Чи өөрийнхөө төлөө биш, чи үндэстний төлөө зогсож байна гэж. Тэгээд бурхан тэр хүнийг аваачаас сургаад ингээд тийм ээ бурхан минь та бол үнэхээр агуу итгэлтэй юм а. Гэсэн ч гэсэн тэр хүн хол яв. Тэр хүн эзэж авч чадахгүй. Тэр хүн магадгүй сайн боловсролтыг нь эзэмшээд мундаг мэрэгчлэн болоод тэр гадааддаа одоо тэр мэрэгчлэрээ бас докторантур, профессорантур бүх юм сурч олсон заяа. Тэгээд тэр газартаа ажиллаж олно, тэр нутгийн төрийн албанд зүтгэж олно. Одоо сурсан юм а бацгаажуулж штэ. Тэгээ амар болоод Монголдо ирж олно. Монголд бол үнэхээр тасалсан ажил хийж олно. Яаж вэ? Гэхдээ тэр яриад байсан салбараа эзэж авахгүй байх боломжтой. Яагаад гэвэл тэр хүн бид нар тэгэхээр одоо ерөөсөө би танаас айгүй энгийн хэлээр хэлье. Бид нар түүний гарыг биш бид нар түүний нүрийг нь харах хэрэгтэй. Бид нар нөгөө одоо би төрснийхаа дараа бүр тийм балаа болсон байсан. Хүн ороод ирэнгүүт надаа юу авчихсан болов. Бүр өвчтэй. Санаа зовноор өөрөө ирэхгүй тийм болдог те. Хин намайг тийм болгосон. Хүмүүс тийм болгосон. Төрсөн өнөөгч. Тэгээд хүн ороод ирэнгүүт тортой яваа. Өөрөө ирэхгүй үнэн ичмээ. Та нар тийм биш ах уу? Би одоо будаага дэлгэж байгаа байхгүй юу та нар? Эсвэл хүүхдүүд. Гэвч юм авч ордог ээж аав нар бол та нар мэддэг ш. Оронгууд тань руу харахчгүй. Та өвдөж гэнэ үү, ядарч гэнэ үү, өөр юм те. Хөрхөдөө орой ойлгол надад энэ гоё юм авчирч хэмтэй зайлууд нэгээ яаж олдсон бол доо. Энэ одоо хүнээс зээлсэн болоо. Одоо яаж тэр нэг өрөм өрнөөс нь төлөвлөж бид нар тэр үс гадгүй. Бид нар зүгээр гарт юм байх хэрэгтэй, надад алцрах хэрэгтэй, би баярлах хэрэгтэй. Бид нар Бурхны агуу байдал, түүний хязгааргүй байдалд итгэхтэй ч гэсэн бид нар яг ингэж итгэх боломжтой. Яг үнэндээ бидний өнөөдрийн итгэлгээд их л өндөртөө бид нар энэ дээр гарсан байгаа шүү. Гэтэл түүний гарыг хардаг хэвээрээ. Түүнээс биш тэр яагаад надад энийг хийж өгөх болов гэдэг тэр зүрхгүй шүү дээ. Бурханд ч зүрх байдаг шүү дээ. Тэрийг бид нар таних хэрэгтэй байна. Хэрэв бид нар одоо тэгвэл за ингээд таны гэдэг чинь бид нар маш том гацалтыг хийж байна гэсэн үг. Би одоо түүний гарыг харахад байж ш. Тэр миний амьдралд баг тэр надад юу өгөх бол миний амьдралд юу буй болох бол гэдгийг харахад байж байна. Юу ч өгсөн юм өгөхгүй ч байсан. Би яг тэрийг яг өгж байгаа үеийг шиг хайр Бурхан юм өгж байхад бол Бурханыг хайр тусах гоё юм байх. Аяндаа хайр урсаад ингээд аяндаа хүмүүсийг уучлаад яг л улаантай амьдрал дээр юм нэмэгдээд байгаа байхгүй юу? Бид нар тийм хүндий болсон юм а Бурханаа. Энэ хүн угаасаа тийм байдаг ч биш. Бид нар тэр хүн байсан, тэр хүн байхгүй болсон байхгүй юу? Гэтэл бид нар ингээд нэг тийм байгаагийнх нь илэрлийг нэг тийм одоо тийм амьдралд минь нэмэгдэж байгаа нэмэгдлүүдээр бид нар тоолох гэдэг. Тэр үед бол тасархаа сүм чуулганд яваад бусдыг бас сургахаа мартахгүй нэг зүгээрээ би бол итгэсэн би хатсан байхгүй. Та итгээд та авсан уу эсвэл тэр зүгээр таныг хайрлаад өгсөн үү? Бид нар түүний зүрх сэтгэлд дасгалжуулагдах ёстой. Тийм л одоо тийм нөгөө иргэдээр тийм л бидний хүсэж байгаа. Тэгэхээр сонголт бий бидэнд. Гэхдээ наац аюу ярихтэй ёо. Наац Пифагорын теорем шиг ямар ч аймар зүгээр харин энэ иргэдээрээ үлдээд та бод агуу. Танд итгэдэг би ч бас жоохон агуу юм. Тэгээд ингээд яваа энэ нь илүү дотоо одоо тийм бодлого бодохгүй энэ амар юм гэвэл та үлдэж байна. Үгүй би энийг мэдмээр байна. Яг та юм өгдөг. Юм гэдэг нь заавал амьгүй юм байх албагүй шүү дээ. Та өнөөдөр гэртээ очоод зүгээр танд өгсөн бүх юмыг бодоод үзээ. Тэрний өгсөн шүү заа юу. Таны энэ тэндээс булааж хулгайж авсан юм чи би яриаггүй. Зөвхөн танд тэр өгсөн гэдэгтээ бас итгэлтэй байдаг хүмүүсийг үйл явдлыг төрөгч олж болно. Та зүгээр бодоод
Тэгээ тийм дотроос тэр зүрхийг нь чагнах гэдэг. Хэрэг бид нар бурхан бол эцгүүдийн эцэг тэр миний эцэг. Тэр бол хязгааргүй их мэдлэрээ бүх юмсыг өөрийнхөө төлөвлөгөөний дагуу удирддаг бөгөөд түүнд хинч саад хийж чадахгүй. Би тийм л эцэгтэй энэ сүм бол тийм л аавын одоо урлан юмаа гэж итгэх юм бол та угаасаа юм гуйхаа бойдоо та гар марсан харахаа бай. Яг та нар мэдээд байгаа байхгүй юу? Миний аав юм чинь. Аав угаасаа аав минь ингэ санаа тавьж байна гэж. Аав минь энийг үнэхээр хийж байна гэж та мэддэг учраас тэр хийсэн хийгээгүй ч зүрхийн мэддэг учраас та сайван амгалан амьдрал болж байгаа. Тэгэхээр гаццгаар эзэлж авдаг хүмүүс арай өөр төрлийн итгэл хэрэгтэй. Энэ нь бол одоо тийм ингээд юмтай болох эсвэл би юмжих эсвэл би алдартай болох би яг үнэндээ бид нар энэ итгэлээ бодоод үзэх юм бол энэ чинь маш их амбицтай итгэл гэдэг шээ. Үнэн хэрэгтэй байна. Гэтэ бид нар бол сөөх юм нэг тийм амбиц гэж мэдэхгүй яриад байгаа байхгүй. Гэтэл миний дотроос нь амбиц ч толгоогоо үзгүүд байгаа ш, өргөд байгаа ш. Бурхан минь ээ. Би ста Английн Стэнфордын их сургууль сурмаар байна. Яг л Монголын төр бол үнэхээр чадaltaй хүнээр дутуу байна. Үнэхээр гэтэл Монголын төр ямар хүнээр дутаад ямрыг холдуулахдаа ямраар нь дүүргэхэд тэр сайн мэдээд байгаа. А бас тэр миний эцэг юм. Тийм учраас тэр өөрийнхөө хүүхдийн хүүг охиных нь дотор юу нуугдаж байдаг тэрийг нь ямар арга замаар гаргаж ирэх үү те тэрийг нь Патифарын гэж даваачаа дараад нь шоронд оруулж ирэхэд Яасеф жинхэнэ цэмбинтэй гэдгийг тэр мэдээд байсан. А харин Мосег бол тэгээгүй. Мосег бол түрэнгүүд тэр чинь 3-6 сартай жоохон хүүхдийг бурхан яасан бэ гэхээр матарч чидүүлээгүй, усанд орж амьдруулаагүй, амар сайхан сэтгэлтэй матарч тэрийг өсгөөгүй, харин тэрийг хааны ордонд энэ хүүхдийг би өсгөх ёстой. Хааны ордонд өсөхдөө энэ хүүхэд харь эмэгтэйгийн хөхний сүгээр өсөх ёсгүй. Иш нь энэ хүүхдийг хөхөж хооллох ёстой. Иш чинь энэ хүүхдийг хар хандж явах ёстой. Тэгээд энэ хүүхдийг тэр Бития гэж эмэгтэй өсгөх ёстой. Тэгээд энэ хүүхд 40 нас хүртэл ямар ч аюулгүйгээр хааны ордонд бүх төрлийн боловсролыг эзэмших ёстой. А тэгээд тэр боловсролыг нь би дараа 40 жил төс дотор устгах ёстой. Тэр хүндээ юу сайн бэ гэдгийг мэддэг зүрхэн тэгж ажилтдаг гэдгийг та тэр мэдчих юм бол бид нар тэрний гарыг харж амьдрахаа болох байхгүй. Бид нар түүний нүрийг харж амьдрах бол миний аав мэдж байгаа. Санаа зовсдгүй, аав ойлгож байгаа. Аав мэднэ. Аав түүнийг язгааргүй ирэх мэдэл өөрийн эзэмшил, өөрийн хөвөд, өөрийнхөө төрүүлээд гаргасан хүүхдүүдийнхээ төлөө ажиллана. Хамгийн дөрөв тэднийхээ төлөө үнэхээр ажиллах болно. Яагаад тэдний төлөө ажиллах? Яагаад тэднэрээ тэр өөрийнхөө хаант улсыг байгуулахыг хүсдэг. Тийм учраас бид нар хаант тахилчнаа. Тэр зүрхийн санаад авчих юм бол бидний гуйлт их өөр болно. Бидний хараа их өөр болно. Яагаад бурхан одоо юу гэх энэ үндсэн дээр ингэж ажиллаад байгаа юм бол яагаад тэгэхгүй бид нар зүгээр юм өгжээвэл сайн аав, юм өгөхгүй байвал муу аав гэж бодчихсон. Тэгээд юм олдохгүй юм ер нь тэгээд амьдралд нэг тийм эвгүй болоод ихлээр бид нар бурхан надад хайргүй. Бурхан хайртай болсноо хайргүй болоод. Тэгжээснээс айгүй хайртай болоод тэгснээс хайр нь дундраад тийм юм байхгүй шүү дээ. Тэр чинь бүр бясалгсан бурхан байхгүй юу? Дандаа тэр зүүнд байгаа юм бүхэн дандаа бясалгачаадаг учраас тэр биднээсийг хоосон байгаагаа чи харж гин үү? Тэгээд чи надаар дүүргэх болно гэдэг чи бидний амаар хэлж байгаа. Чи өөрөө ойлгохгүй ч болно. Гэтэ зүгээр ингээ хэлээд. Би эдийг хоёр хүүхдийн хамт нэг л өдөр устгах. Гуруулаа нэг өдөр хүмүүсийн нүдэн дээр үхнэ. Тэгээд би өөрийнхөө зүрхний дагуу биш үзүүлэгч гаргаж ирээ. Би үндэснээ өөрөө авч явахаар боллоо. Би удирдлагыг гартаа авлаа. Чи очиод илээд хэл гэхэд тэр жоохон хүү ойлгосон гэж бодож байна уу? Тэр та ойлгоогүй л байгаа ш. Ямар нэгэн аймарын болох юм байна гэдгийг тэр мэдсэн. Гэтэ тэр би ойлгохгүй байна. Наадах би насны түрэхээр ойлгочхороо бодъё доо. Эсвэл изи ингээд жоохон үгэд ийм ярихаар итгэхгүй. Тэр юу тэгээгүй байхгүй. Тэгээд хэлсэн тэгээд та нар тийм учраас түрүүчээ бүтээсээ тэр хэлсэн байхгүй юу? Та ойлгохгүй байж байна. Танд инээдтэй санагдчихэж байна. Гэтэл
Бид нар энэ дэмий юм хийж тулаагүй би нэг одоо ингээд намлах арга барилаа өөрчлөлт та нарыг гаргаж ирээгүй байхгүй. Энэ айгүй нухацтай ажил тэр хий гэж бид нар хийсэн үйлдэлтэй байна. Бид нар хийх ёстой байна. Бид нар тэрийг дагдаг гэдгийг бид нар үнэхээр өөрсдөө ч мэддэг ёстой. Сүнсний ертөнцч байдаг. Эдгээр чинь хөнгүүд юм биш ингээд дагдсан байх эцгийгээ дагдсан. Эдгээр чинь үн чинь биш юм байна. Эдгээр чинь дагдсан байх гэж бид нар ч харах ёстой. Тэгэх юм бол тэдийг бүгдээрээ бидний өмнө сүвдэж эхлэв. Тэгэхээр биднэрт итгэлийн маш том гатлага хэрэгтэй байна. Есүс биднэрийг надтай хамт нөгөө өрөг рүү явах уу гэж хэлсэн. Бид нар явъя гэсэн. Гэтэ бид нар зүгээр нэг одоо юу гэх юм. Миний гуйлтанд хариулаад өгч байгаа тэр агуу бурхан түүнд бол бүх юм бид нар тийм учраас түүнд бүх юм боломжтой гэж тэрийг хүчрхийлдэг байхгүй юу? Бид нар ч одоо бурханыг хүчрхийлдэг мундаг хүмүүс шүү дээ. Яг ч гэсэн та одоо тань бүх юм боломжтой гэдэг. Бодоод байх нэрээ бүх юм боломжтой. Гүйлээ яага болохгүй байгаа юм. Болгочооч штэ. Тань бүх юм боломжтой штэ. Тэ манай нөгөө зэ охин хормоо ингэ уйлаа. Бис хүнтэй суумаар ингэ хурдан хүүхдээ гаргамаар ингэ уйлаад өнөөх чинь. Гэхдээ тэр чинь болохгүй штэ. Бид нар тэгээд айгаад тэ уйлгаар найгаад юу юм нэг юм бодё яана энэ хүүхдээ энтэй суулгах гэж болохгүй штэ бид нар. Бурхан тийм учраас биднэрт маш олон тохиолдолд дээрээс хариу өгдөг байхгүй чи болоогүй байна. Бид нар хариултаа даахгүй шүү дээ. Тийм ээ. Бид нар түүний сэргэлт дээрээс Филипп пастор хэлсэн та нар сэргэлт дээрээсээ гэж гуйхыг сэргэлтийн даах юм уу? Та нар дээрээ утгаараа сэргэж чадах юм уу? Сэргэлтэнд нь өгөх юм уу? Тэгвэл та нар сэргэлтийг биш өөр дээрээ өгөх дуусна. Бурхан минь та австраараа биднийг дүүргээс чинь тэр австр авдаг байвал яах юм? Тэр австр амьд хүн зогсохын аргагүй байвал яах юм? Тэр австр дотор бүхий л амьд зүйл шатдаг байвал яах юм? Тэгээ бид нар шатаад юу ч үлдэхгүй байвал яах юм? Ядчих наа. Бүү хар амьдсаар дүүрэн баг юм бол. Бурхан минь би танаас гуйж байна. Танд бүх юм боломжтой. Тэр хараад би бид тэр танд бүх юм боломжтой. Танд итгэдэг хүн бүх юм болж байна. Тулдаа би танд итгэдэг. Тэгэхээр надад болно. Би гуйж байна. Хотын сүмдээ дараагийн бүтэнтэй байдаг. Та тэнгээс галгуулгач. Шатаагаад. Станэрээ намайг шатаа. Би жинхнээсээ хүсэж болно. Гэтэ шатсан ч үлдэх юмтай байвал тэр шатаач. Яа тэгвэл Петр тэрийг ойлгосон байхгүй юу? Петр чинь 80 удаа шатдаг болохоор ойлгосон. Нөгөөдөг чинь. Үүндээ Петрэс юу ч үлдээгүй шүү. Би тань хайртай гэдгийг та мэдээстэйгээд ойлгохоос өөр юу ч үлдээгүй байхгүй тэр юм. Ямар ч баатардаг үйл амар том итгэл мэтгэл юу ч үлдээгүй. Тэр зүтгэртэй ч нэг яриад, бурхантай ч нэг яриад тэр одоо үнэндээ нэрээ баруун толгойг л манад явсан. Гэхдээ Петр юу гэсэн мэхэд бидний итгэл газар шалгагддгий байлээ. Гэхдээ устдашгүй юмыг бурхан миний дотор бий болгосон бол шатхан зөв. Шатсан ч тэр устдашгүй юм байж тээ. Шатах ч ёстой угаасаа. Харин огт шатах юмгүй. Би чинь шатах юм юу заахгүй. Үгүй огт одоо нөгөө үлдэх юм юу ч байхгүй. Шичэр атшиг итгэж байхгүй заа юу. Буу хар амбит. Энэ цоцгоо хэдэн хүн бас аюу амбит. Тэгээд би чинь тэнгэр газрыг нээсүүлээ. Тэгээд танд бүх юм боломжтой. Би танд итгэдэг бүх юм боломжтой. Та итгэдэг би итгэдэг. Танд боломжтой би боломжтой. Гэсэн чи юу гэсэн үг вэ гэхээр тэр та гадаа буулгаач. Тэгээ гадаа буулгадаг. Би гадны яаж бууж ирэх юм бөөмөд ямар ч байсан гэтэл бурхан юу ч байгуулаагүй байх гад бурхан мэдээ түр гэж боддог байхгүй. Бид нэг оюутан байхад эдгэрт зааж Христийн одоо шүүлтийн сэнти гэж яддаг юм аа. Дараад нь итгэдэггүй хүмүүс бүгдээрээ түүний өмнө очиж шүүлтийн сэнтийн өмнө шүүгдэн гэж байгаа шүү дээ. Та нар энийг мэдэх үү? За мэдхгүй бол мэдэж ав. Та түүний өмнө очиж тайлан тавих юм байна. Гэтэ би энийг хүний тайлан тавихаас арай өөр гэж бодсон. Яг л бурхан бол өөрөө хөөглөн сатагт гал юм. Түүний оршихуй дотор очоод ингээд тэмтрээд илгээдээ. За өдрийн минь бурхан минь бас нэг шүүлтийн өдөр байгаа гэж яста гадарлаад байсан. Амьдралын тайлан маань энд байна л да. Тэгээд би танд ингээд мэдээ орсон цагаас ихээ яаснаа тайлаг нэгээд би яриад бурхан тэнд сонсчихгүй. Тэр бол хүний оршихуй. Харин түүний оршихуй дотор бид ороход юм ярих шаардлагагүй байна.
Турх гэж тэр оршихуй биднээс зүгээр тунгаахад юм үлдчихээвэл тэгэл та зогсноо. Юм үлдэхгүй бол би одоо яахыг бүгд. Би тэрний оршихуйг тийм хүчтэй л гэж итгэдэг байна. Зүгээр ороход л ерөөсөө ингээд та нар тэр эхнэр нөхөр хоёр яагаад өгсөн гэж бодож байна. Бурхан тэрээс алаа гэж бурхан ингээд буу ярьсан. Тэгээд удаан ярьсан хүн болгоныг буудах гэдэг зогсож ирсэн биш байхгүй. Зүгээр тэр хүчит оршихуй дотор юу ч ямар ч худал хуурмаг секунд ч наслахгүй байгаа байхгүй. Түрхээс тэгэл газар дээр ирсэн. Тэр хоёроос юм үлдээг байна. Петрээс бол юм үлдсэн байхгүй. Яохнаас ч юм үлдсэн. 12 дагалдагчаас ганцхан Юдас тэр чигээр явсан. Нөгөө 11-т нь юм байсан байхгүй. Энэ байгаа юмыг л гаргаж авах нь бурханд чухал байна. Энэ зүйлийн төлөө энийг л аривжуулахын төлөө та ярьж одоо тэгээд тэрний нүрийг ирж хийдээс байгаа даа шүү дээ. За одоо итгэлийн гацгай болоод эзэн явах итгэлийн талаар та нар ерөнхийдөө ойлгосон тийм. Ямар ч байсан бид нар юм хийж байгаа агуу ажилласан ч чухал биш шүү дээ. Тэр өөрөө бас чухал ивэрэг байх. Тэр хамгийн чухал байхгүй юу? Тэрийг хинбэрээ таньчих юм бол агуу ажил хийж байгаад нь гайхгүй та. Амар уран хүн дээр очиж нөгөө уран хүн нь айгүй гоё юм оёод та гайхгүй ш. Уран хүн угаасаа тийм байх ёстой ш. Тийм биз дээ. Яна та айгүй уран юм яаж ой чадчихна гэж би угаасаа уран байхгүй дэрэг та над руу ирсэн ш. Тэгэхээр бид нар тэр хинбэ гэдгийг таних тусмаа түүний юмыг нь гойрдож одоо ямар нэг юм болохыг нь хүсээж одоо гайхамшигыг нь хүсэж тэмүүлж ингэж амьдрахаа бай. Би ингэ дахиж жоохон яриад байгаа. Ой санагдаад байна. Гой жоохтой би өнгөрсөн 7 хоногт уншиж ирсэн. Марк номын 6 дугаар бүлэг аа. Марк номын 6 дугаар бүлэг дээр өстэй. Гэхдээ Эхлэл ном дээр бид нар очиж шүү заяа. Марк номын 6 дугаар бүлэг дээр маш чухал хоёр үйл явдал болж байгаа. Би зүгээр энэ хоёрыг нь чухалчилж авсан шүү. Болсон чухал гэсэн үг биш бас. Зөндөө олон үйл явдал. Ингээ араасаа юм болоод байгаа байхгүй юу? Тэд нар Есүсээс даалгавар авдаг. 12 дагалдагч нь илгээлтэнд явдаг тийм үү? Илгээлтэнд яваад тэгээд буцаж ирдэг. Буцаж ирснийхаа дараа бид нар юм идэх зав гарахгүй байсан. Яагаад гэвэл харин бурхан Есүс бидэд юу гэсэн бэ? Та нар ихлээд амрах хэрэгтэй гэж. Зайхан амраа гэж 31-ээс явж байгаа. Учир нь тэнд олон хүн ирж очиж тэдэнд ерөөсөө юм идэх зав байсангүй. Тэгээд бид нар хүмүүсээс холдоод зилүүд газрыг зөвлөн заваараа явсан ба. Хүмүүс тэдний хөдөлгөөг хараад олонх нь таньсан. Тэгээд бид нар яасан бэ гэхээр бүр өртөж гүйсээр хагаад тэнд очих гэж энэ гэж тэр газар төрүүлээд очихсан байх. Есүс иргэдээр гарч ирэхдээ тэр олон хүнийг хараад өрөвдсөн. Учир нь хүмүүс хончингуу хоньмит байв. Есүсийн тэр хүмүүсийг хооллсон сэтэл нь энэ байсан. Тэгээд Есүс яасан бэ гэхээр энэ хүмүүсийг хооллыг. Дагалдагч нь болохоор тэр бүхэлдээ 200 динараар одоо талах авахтай биш үү? Одоо тийш юм уу эсвэл яах юм? Байнга мөнгө 200 динар. Хөдөөний тариачны нэг өдрийн цалин 1 динар байсан гэж байгаа шүү дээ. Та нарын Библиэд тайлбар дээр. Өөрөөр хэлбэл 200 өдрийн цалин байх нь дээ. Манай цалингийн доод хэмжээ 192 мянга. 192 мянгаыг 200 өдрөөр үржүүлчихье. За нэг тиймэрхүү мөнгөөр талхаарч энэ хүмүүсийг хооллох юм аа. Тийм олон хүн байсан. Гэсэн дагалдагч нар нь түүнийг яагаад ийм гинт огцом юм хийгээд байгааг ойлгож өгөхгүй. Тэгсэн чинь Есүс яасан бэ гэхээр үгүй та нар юу байна тэрийг авир дээрээ 5-5-2 засаа авчихсан. Есүс 5-5-2 засыг аваад тэнгэр өөд шивтээ сүнсийг өрөөгөө талхыг хуваагаад хүмүүст өгсөн. Шавнартаа тарааж өгсөн. Шавнар хамтарч ажиллаж байсан. 2 засыг ч хувааж өгсөн. Тэгээд тэд үлдэх гэсэн үг. 12 цагт үлдэх гарч ирсэн. Тэд талах эзэн хүн нь хэд байсан гэхээр зөвхөн эрэгтэй хүн нь 50000. Тэнд зөвхөн эрчүүд байсан гэж юу бодохгүй. Энд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж за ингэж хийчихсэн. Зөвхөн эрэгтэй хүн 50000 байсан гэдэг чинь 50000 эрэгтэй хүн хоол идэх гэж бас овоо юм идэв шүү дээ. Тэгээд бид чадсан 12 цагт идэж байна. Энэ бол гайхамшиг мөн үү?
мөн. Гэхдээ энэ гайхамшигыг Есүс яагаад хийх болсон шалтгаан нь зүгээр гайхамшиг хийх тул байгаагүй. Эсвэл тэд нар өөрийг нь физикс дагж байгааг нь шагнахыг хийгээгүй. Зүгээр үнэхээр Есүс хүмүүс зэнчингөө сонь мэд болсон байгааг харахтаа маш их өрөвдсөн байна. Тэр өрөвдсөн учраас би энэ хүмүүсийг хооцсон. Та нарт юу байна? Харин шавнар тэрний дараад нь болохоор зэрэг бид нар хоолцоод Есүс тэднээсээ явуулах зураа шавнараа төрүүлээ завин суулгаад нуурын нөгөө зүг рүү гарч ирж байна. За тэгээд өөрөө яасан бэ гэхээр залбирахаар уудуудаа явсан маа. Тэгээд хоёр салсан тэд нар. Есүс уул руу явсан, шавнар нь завтайгаа нуурын дунд явж байна. Орой болсон чинь хэлсэн шүү дээ. Зав нуурын дунд байсан харин Есүс ганцаараа газар дээр байсан. Тэгээд салхи хүчтэй болсон учраас бид нар сэдвүүдэд гарна шидээд ядарсан маа. Маш их туйлсан маа. Хүчээ багсан гэдгийг Есүс харжээ. Харж чадах уу тэр? Чадна. Тэр тэдрээс хол газар дээр байсан ч гэсэн тэр мэдсэн. За тэд нар маань ядарч байна, салхи сахиж байна. Би тэдэн дээр очих ёстой гэж. Тэгээ Есүс тэдэндээ очсон. Харин шавнар тэрийг таниагүй. Яагаад таниагүй вэ гэхээр тэр Есүсийн газар дээр байгаа гэж байна. Тэр хизээч ингэж одоо усан дээр ингээ алхаад өөрсдөө нь ирхий чинээ бодог байхгүй. Тэр үндсэндээ маш чухал хоёр гайхамшиг болсон маа. Хоёр гайхамшиг болоод 50000 эрэгтэй хүнийг хоолдоод үлдэгч гараад 12 цагт үлдэгч цуглуулаад дараад нь тэр завин дээр суугаа явж Есүс яг ядраад өвддөг юм уу та гэсэн чи Есүс хэлхээ үрээд. Ингээ хоёр дахь гайхамшиг байна. Тэгээд харин дараад нь энэ үйл явдлын дүгнэлтийг Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та нарын зүрх сэтгэл ямар хатуу юм бэ гэсэн. Энэ түлхүү байгаа байхгүй. Бид нар тийм би л жишээлбэл Есүсийн тэр гайхамшиг хийж байгааг үзээгүй 50000 эрэгтэй хүн дээр нь олон хүүхэд эмэгтэйчүүдийг тэгээд тавхан талхаар гацар талхаар хоёр ширхэг загсаар тэр загсны юу ч гэдэг шаамаар спратор хоолсоод илүү гараад тэгээ үлдэгчийн дөөжсөн үе байна уу? Байхгүй. Бид нар энэ аймаг олон өнцгөөс нь амлдаг. Би өөртөө өчүүхэн зүйлээ эзэн тавиад идэхгүй тэр өрөөх юм байна. Дахиад гарын хардаг. Тэгээд бурхан миний амьдрал ийм өчүүхэн, ийм алдаргүй, ийм жижигхэн, ийм л өрөвдмөр, ийм л эмзэг, ийм л дорой. Таны галт би өгч байна. Та сайхан болгоод өгвөл тэр аваад зогсох санаатай байна. Амбицэн. Тэгээд даглагч нар ерөөсөө энэ болж байгаа үйл явдлуудыг ойлгохгүй. Ерөөсөө ойлгож чадахгүй. Есүс хэлдэг та нар яагаад намайг асгаж ирж байхад айж байгаа юм бэ? Гэхдээ би ирнэ шүү дээ. Би эцэгч юм бол би ирнэ шүү дээ. Би эзэнч юм бол ирнэ шүү дээ. Та нар тэр эзэнгүү ханд биш байхгүй. Та нар эзэнтэй байхгүй. Та нарын ядаргыг би мэднэ. Та нарын цэцгийг би мэднэ. Та нар юу сүрж явж байгааг чи би мэднэ. Та нар завин дээр суугаад миний даалгавраар нөгөө эрэг рүү явж байгаа гэж би бас мэднэ. Би тушаад өгчөө мартаагүй юу ч мартаагүй. Тэм учраас би та нарын эцэг чинь би та нарын бүх юм чинь. Би та нарын бүх зүйл аахгүй. Би та нарын бүх хэрэгцээ. Би та нарын бүх юм чинь гэдгийг та нар ойлгоогүй учраас зүрх чинь одоо хатуу байна гэж. Бид нар түүнээс юм авдгаараа зүрхэн зөөлөн болохгүй нэрээ шүү. Улмал хатуурна. Хатуурж байсан түүхэн баримт энд байж байгаа. Харин бид нар түүний зүрхийг таних тусмаа бид нар зөөлөрдөг. Бид нар нөгөө над руу ирж байгаа зүйл дээр нь харахаа болдог. Бид нар Есүс юун дээр ч асгаад ирж байсан би айхаа байдаг. Түүнийг бид нар амьдрал маань юу ч өрнжсэн, амьдрал маань ямар аимшигын зүйл тохиолж ирсэн энэ бол миний эцгийн ажил байна. Эцэг минь айхтаж байна гэж бид нар таньна. Айхгүй, айж таахгүй. Тэгээд дараад нь яасан бэ гэхээр дахиад хүмүүсийг хоолцохоор хүссэн Есүс. Яагаад хүмүүсийг явуулчих юм бол бид нар замдаа ухаан алдаж унах гэж Есүс хэлсэн юм. Маш их ядарсан 3 бүтэн өдөр надтай хамт байсан. Энэ хүмүүсийг би хооллохгүйгээр яв. Бурхан тийм ч бодтой төхөө. Бурхан тийм одоо энэс хайр хадамжаар дүүрэн тэгээд тэр 40000 хүн, тэр 50000 эрэгтэй хүн өөрийг нь дагсан юм уу?
Дагаагүй шүү дээ. Дагахчгүй. Сүүлдээ хүмүүс зүгээр өөрийг нь магадгүй хүмүүс ярьсан баг. Тэр Есүс аягүй сони юм билээ ингээд амар хоололт юм биш. Магадгүй хоололдог болохоор нь дагж ирсэн ч хүмүүс ээ. Гэтэ бурханд тэр хамаагүй байсан. Тэр зүгээр л тийм л нэг тийм зүрхтэй нэг юм байхгүй юу? Тэр биднээс их өөр. Биднээс ингээд таталтаа тооцоо бодоод ингээд хариу араас нişээд 5,000 хүнийг яачдаг яах. Тэр Есүсийн төлөвлөгөөч байгаагүй тэр тав. Харин түүний зүрх сэтгэл би эцэг намайг юу хий гэж би тэрийг хийдэгдээ гэж тэр өөрөө хэлсэн ээ дээ. Тэр эцэг бас ингэж тонгойж хүмүүсээ хоололдог бурхан гэдэг учраас тэр энэ ажлыг хийсэн байна. Харин дагалдагч нар энийг ерөөс ойлгох тийм яагаад ингэж хооллоод байгаа юм. Тэгснэ яагаад бидний зүрхээ явуулчих тийм тийм. Тэгснэ тэгээд яагаад гинт хүмүүс дээр ерөөсөө тэрний үйлчлүүд нь ойлгомжгүй байгаад. Тэгээс Есүс дараад нь хэлдэг та нар ямар сони юм бэ? Уул нь та нар харж байна. Та нар сонсож байна. Би танаас зааж өгч байна. Би танаас бүр тайлбарлаж өгч байна. Тэгээд ахад чинь зүрх чинь хатуу байна. Хатуу байж чадаад байгаа байхгүй. Зүгээр юу түүнийг хөдөлгөөд идэв юм бэ? Зүрхэн дотроос нь ямар сэтгэл түүнийг хөдөлгөөд идэв. Тэр яг хийм бэ гэдгийг бид нар мэдэх юм бол 5,000 хүн тойроо сууж байсан ч бид нар мөнгө цааш ярихгүй. Яаж хангах яах вэ хөөе юу та зүрх чинь тийбэр мэн гихгүй. Эсвэл Есүс усан дээрээр алхажсэн чинь өө даваад алхаа ирсэн чинь бид нар сүг байн сүнс байн гэж айхгүй. Яг л зүрх сэтгэл хатуу байдаг учраас бид тэрийг ойлгодгүй. Бид нар тэрийг түүний үйлдэлүүдийг нь ойлгохгүйгаас гадна бид нар тэрийг хүлээж авч өргөж чадахгүй байна. Тэгээ Есүс хэлбэр ярьж нэг нь сая завь руу орж ирсэн шүү. Тэгээ тэр орж ирэхэд сая салхи намддаг. Энэ бол одоо жишээлбэл миний хувьд бол их том хувьсгалыг бий болгож байна шүү дээ. Миний оюун санаанд. Нэр энэ аягүй чухал. Би яагаад л гайхсан байхгүй. Уул нь аягүй амархан хамт ярьж байна. Хасаар идэл өгсөн хүүхэд амилж байна. Хасаар идэл чөтгөс эзэмдүүлсэн үсүүзгөр болж байна. Аягүй сайн гайхамшгүй болоод байгаа байхгүй. Гэтэл бид нар юу ч Есүсийг ойлгож чадахгүй. Яагаад хийж байгаа үйлдэл гайхамшиг тэр гарчирж байгаа илрэл биш. Харин тэрийг үйлдээд байгаа хэн нэгний зүрх рүү н орж байгаа. Энэс аягүй чухал байсан. Тэрийг хийж чадахгүйгээр та нар юу надтай нэг болж чадахгүй байна. Есүс хэлсэн шүү дээ. Би тантай нэг байдаг шиг. Энэ хүмүүс ч та хоёртой нэг байх болтугай. Яаж тэр Есүс эцэгтэйгээ нэг байсан? Тийм учраас бид нар амьдрал дээр явж байхдаа тэрний зүрхийг таниагүй байдаг. Бидний зүрх хатуу байдаг учраас бид нар дандаа тэгдэг. Бурхан минь аа энд нэг хатуу хүн хэлчихэж байна. Уул нь архинасаа гацвал зүгээр юм да. Та чадсан шүү дээ. Та энийг архинаас гаргаад өчөөрэй гэж тэгээд бид нар ийм хатуу зүрхтэй байдаг. Зүрх минь их хатуу байгаад идэв байхгүй. Тийм учраас бид нар аавыгаа таних хэрэгтэй. Бид нар тэр аавын тэр намайг минийхээ гэж хэлж чаддгийм бол би ч гэсэн та миний аав шүү дээ гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Энэ гэхдээ хүн төрөлхтний ойлголтоос басалсан ойлголт юм да. Гэтэл бид нар энэ дээр очих хэрэгтэй шүү дээ. Ариусс биднийг авч хэрэгтэй үстэй. Таны бодлууд өндөр юм да. Миний бодлууд эндүү намхан юм да гэдэг аав хоёр хэзээ ч уулзахгүй үнэндээ. Аав тэнд юм яриад миний санаа үрийн санаа хад асханд ингэж яваад байна. Харин миний бодол намхан байж болно. Харин өсөх ёстой. Миний бодол түүний төвшөнд л орж байгаа. Тэгээд үнэхээр нэрээ та аав минь учраас миний амьдрал ийм байхаас өөр яах юм бэ? Миний амьдрал салхиж тэгтээ зүгээрээ аав байгаа. Гэхдээ миний амьдрал чи эзэнтэй амьдрал да. Миний амьдрал чинь эзэнгүй шээ. Бид нар хон шиг хоолойч олж идэх тийм шаардлагагүй байна. Яагаад гэвэл Есүс хэлдэг. Би бол агуу хончин. Би өөрийнхөө хондыг ногоон зүсэлтэй бичээ тавиачаад зүлгөөн усны зэрэгцүүд дагуулах болно. Та нар юугаар ч туцахгүй гэж хэлсэн. Тэгээд зүрх нь агаад байгаа. Түүнээс танд надаас илүү хайртай учраас танд юм хийж өгöd байгаа юм биш үү? За одоо нэг юм үйл 4 дээр очие. Үйл 4-р бүлэг. Хатан сүмийнхний дээр хизээ Пентекост бууж ирэх гээд байгаа юм би. Тэгээ одоо тэрийг үнэхээр хүлээж байгаа. Та одоо хүлээж юм уу?
4-р бүлэг дээр 4:30 23-аас харъя. За энэ ингээд дагалдагч нар баригдсан шоронд орсон цуцлагдсан. Цуцлагдмагцаа тэд өөрсдийнх нь төрөө иржээ. Ахлах дахидч нараас ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжилсан байна. Өөрсдөд нь хэлсэн шүү дээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр та нар түүний нэрээр битгий яриад бай гэж хэлсэн. Огт ярьж сурахгүй байхыг тушаасан ба. Харин нөгөөдөл нь болохоор одоо таны тушааснаар би ярихгүй байх гэж юу яах вэ? Бурхан ярь юу одоо ярина шүү дээ. Яа гэвэл таны тушаал бурхны тушаал хоёрыг одоо харьцуулаад үзтээ та нар нэг гэж хэлсэн баг. Тэгээд хурж ирээд Есүсийн нэрээр юу ч ярихгүй байхыг бид нар тушаасан гэж хэлсэн. Харин сүм үүнийг сонсоод бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар үгүйсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр өө эзэн тэнгэр газар тэнгис болон тэдгээс оршигч бүхнийг бүтээсэн та бидээ та өөрийн загт бидний өвөг Давидын амаар дамжуулан ариун сүнсээр айлдахдаа яагаад харь үндэстнүүд уурсаж ард олон дэмий зүйл сэтнэрээ газрын хаад ирж эзэн болон түүний Христийн эсрэг захирагчд цугларцгаа гэсэн. Таны тосолсон таны ариун зарц Есүсийн эсрэг Херод байсан, Понти Пилат байсан. Нэг нь Юудыг төлөөлж ирсэн, нэг нь Ромыг төлөөлж ирсэн. Тэр нь харь үндэстнүүд. Эргэн тойрны бүх харь үндэстнүүд бидний дотор байдаг. Харь үндэстэн гэж бурхныг таньж мэдэхгүй бүх хүмүүс орж ирж байгаа. Тэр нь Израильчууд бүгдээрээ хамтаар энэ хотод цугласан. Харин бид нар дэндүү цөөх хүлхнэ байна гэсэн үг. Тийм үү? Энэ нь таны мутар ба урдаас тогтоогдсон таны зориг бүхэн биелэгдэхийн тулд болоо. Бид нар түүний ариун зарц Есүсийн эсрэг итгэдэггүй ерөөсөө бүх хүмүүс үндэстнүүдээр нийлээд эсрэг болж ирж байгааг бид нар харсан. Гэтэ бид нар энийг юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж бид нар нэгдэж эхэлж байгаа нь таны төлөвлөгөө гүйцэтгэхийн төлөө юм аа гэж хэлсэн. Одоо эзэн бидний зам хийлтийг анхаараач. Таны үгийг ярих зориг зүрхийг өөрийнхөө боолуудад сойрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгэх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд та өөрийн мутраас сунгаач. Яагаад гайхамшиг үйлдээд өгөөч гэж байгаагаа хүртэл түүний зүрхний дагуу бид нар гуйлсан байгаа байхгүй юу? Ийхүү залбирч байтал бидний цугларн байсан газар нь дөрвөн чичирхийлв. Тэд бүгд ариун сүнсээр дүүрж бурхны үгийг зоригтойгоор ярьж эхэлсэн гэж. Хотын сүмийнхэн бид нар түүний язгаагүй дээд ирэх мэдлийг сунхалдаж нэгэн дуугаар түүний рүү хандаж эхлэхэд ариун сүнс тэр хүмүүсийн дээр буух талбайгаа олж шаарддаг. Би энэ хүмүүсийн дээр бууж болох юм байна. Яагаад гэвэл энэ хүмүүсээс өөрсдийнхөө хүчин биш, өөрийнхөө сүнсэн биш, өөрийнхөө оюун ухаан мэддэг боловсрол биш, харин миний язгааргүй их мэддэг итгэдэг юм байна. Тэнд Херод нь ч байна уу, Понти Пилат нь ч байна уу, Ромын яасан амар төмөр айрман ч байна уу. Ямар олон харь итгэгч, харь хүмүүс байна. Хичнээн олон Израильчууд Мосегийн хуулийг мөргөж шүтдэг хичнээн олон хүн бүгд түүний эсрэг цугласан ч гэсэн. Миний эрх мэдэл бол тэдний дээгүүр юм байна гэдэг энэ бүлэг хүмүүс итгэдэг юм байна. Тэгэхээр энэ хүмүүсийн дээр би ажиллах хэрэгтэй. Яг энэ хүн дээр энэ хүмүүстэй ажиллах татсан байж тээ хүнд чинь. Хотын сүмийнхэн бид нар ийм татсан түнд байж хэрэгтэй. Тэгвэл бид нар түүн бидний дээр тэр сүнс буужирч ажиллаж эхлэх болно. Яг энэ тохиолдолд бид нар бүр хинч төмөрөө одоо яг ийм үгийн дагуу залбирыг хийгээгүй шүү. Тэр байтугай Петр намайг дагаж хідээрээс гээгүй байхгүй. Би та нарыг хүүхэд чинь намайг дагаж хідээрээ гихгүй та нар ямар татуу. Татны туршдаа миний үгийг давтчихээд татуу шүү дээ та нар. Зүгээр хэрэг байгаа учраас хэрэгцээтэй байгаа учраас өнөөдрийн төвшөнд би ингэж хийж байгаа юм. Харин цаг ирэхэд тэр цаг хурцаасаа мэдээдээ. Би дандаа таттай байгаад баймааргүй. Цаг ирэхэд бид нар босгож хэлээгүй байхад бүгд босоод нэгэн дуугаар, нэгэн санаагаар. Нэгэн санаа гэдэг чинь тэр хүмүүс, энэ хүмүүс чинь ямар ч хүн байгаа шүү дотор. Ямар ч нийгмийн давхаргаас ирсэн байгаа. Ямар ч ажил хийдэг хүмүүс байгаа, ажил хийдгүүн ч байгаа, ямар ч байсан хамаахгүй энэ хүмүүсийн дотор нэг л санаа байсан. Юу ч болж байсан бүгд таны төлөвлөгөөнд дотор.
Яа тэгээд та хязгааргүй ирэх мэдтэй. Та төлөвлөгөөгөө гүйцэтгүүлэхийн тулд танд хинч саад хийж чаддгүй юм байна. Фонти бид саад хийж чадахгүй юм байна. Тэрний ард зогсож байгаа Ромын имперч саад хийж чадахгүй. Манай Херод ч юуч биш. Харь үндэстэн ч юуч биш. Хот бүхлээрээ ч юуч биш. Тийм учраас бид нар таны хязгааргүй ирэх мэдт найдаж байна. Харин одоо биднийг зориулж тийм өдөр ирнэ. Та нар ерөөс надад шаардуулахгүй. Зүгээр л өөртөө болсон уу, арай нь дүүлнэ үү, тавьчихна уу? Зүгээр босоод бурхан минь ээ гэж ярьж эхлэхэд бүгд нэг юм ярих байхгүй. Тэгэхээр би хотын сүмхэн бурханы төгс хязгааргүй их мэд итгэдэг байх ёстой. Зөвхөн өөрийнхөө төлөө биш. Яг л тэрний зүрх нь хотын сүмийн эрх ашигт үйлчилдэггүй. Түүний зүрх нь өөрийнхөө төлөвлөгөөний эрх ашигт үйлчилдэг. Өөрийнхөө хүүхдүүдийн эрх ашигт үйлчилдэг. Өөрийнх нь мөн юм болов. Тэгж үйлчилдэг учраас тэр төлөвлөгөөгөө барьж, зорилгоо тодорхойлоод явах байхгүй. Тийм учраас тэр нэгэн дуугаар таавал хязгааргүй төгс ирэх мэдтэй бурхан гэж хашгирж байгаа нэгнүүдийн дээр буухгүй яах юм бэ? Бид нар одоо хамтдаа залбирна. Юуны төлөө залбирх вэ гэхээр зэрэг бурхан бол хязгааргүй төгс ирэх мэдтэй гэдэгт итгэдэг. Надтай санаа нийлээд итгэдэг хүн байгаа баг. Хоёр хүн санаа нийлэхэд хангалттай гэж тэр хэлсэн. Гэтэ тэр бүхэл бүтэн чуулганаас хоёр хүн айгаагүй баг. Өнөөдөр Монгол улс бол цус дорой. Өнөөдөр батчиж бэхжээгүй. Өнөөдөр үнэхээр одоо яг хоёр юмны зааг дээр ирсэн байгаа. Үнэхээр тэр цорынгаас ялгуулсан хөгжлийнхээ зам руу тэр үндэстнийхээ одоо хэв тавилан руу ордог байдал дээр ирчээд байна. Энэ үндэстэн хэв тавилан руу орох хэрэгтэй. Харин энэ үндэстэнгийн хэв тавиланг аборт хийх гэж өчнөө олон абортыг хэмжлэх гэж багтаа бариад байгаа ч байгаа. Эдийн засаг санхүү одоо ингээд одоо мэдгүй төрийн бодлого, төрийн төшөмдүүд нь бүгдээрээ дампуурсан, эзэрсэн, эдсэн уусан бүгдээ тэр танд хамаатай юм. Чи надад хамаагүй. Хин хэдэн төгрөг идэж байгааг нь би тоолохгүй. Яг хотод чинь дийлээд чи мөнх амьдрах юм бол идээрэй заа юу. Чи мөнхөд наслах юм бол ид. Яг л мөнх наслаж Монголыг идэж дуусна. Мөнх наслдаггүй хүн бол идэж олно. 10, 20, 30, 40, 50, 60, 70, 90, 100 тэгээд дуусна. Тэгээд болоо. Гэтэ Монгол бол байжтай. Тэгэхээр хин Монголыг хэдийн хэмжээгээр идэж байгаа таны санааг зовох ёстой юу? Эсвэл та атаах ёстой юу гэвэл үгүй. Чи дийлдэг юм бол энэ үндэстэн идээрэй. Гэтэ дийлэхгүй байхгүй. Өнөөдөр монголчуудын дунд маш их хүчтэй хямралыг үүсгэж байгаа зүйл юу вэ? Гасар үйлчлэлт байна. Гасар үйлчлэлтийг үстэй яач мэдэхгүй. Бүгд зөвшөөрсөн яач мэдэхгүй. Манай тэрийг судалж нарийн ер нь дэлхийн хэмжээнд тэр газар хөдлөх гэж байна шүү гэж мэдээлдэг юм байдаг юм байж шүү. Сейсмологийн шинжлэх ухаанд нь яг л газар тийм огцон хөдөлдөг. Тэгэхээр арга юу вэ гэхээр найдвартай байшин саваа байна. Гэтэ байшин цаач найдвартай биш. Тэгэхээр бид нар өнөөдөр хамтдаа газар хөдлөх аюулд бид нар ярьж байна. Бэлдэх хэрэгтэй, бид нар одоо яах хэрэгтэй, ийх хэрэгтэй гэж байна. Бэлдэж болно. Тэгэхээр бид нар бурхны хязгааргүй эрх мэдэлд итгэх ёстой. Таны эрх мэдэл бол хязгааргүй. Энэ үндэстэн дээр тийм гамшиг тохиол. Манайд юу н ямар ч төрлийн гамшиг тохиолсон. Бид нар хүчилдэггүй тийм тус хүн байхгүй. Хүмүүс байхгүй манай үндэстэн байна. Тийм ангаах ухаан тэр онцгой байж одоо нэгэн онцгой байдал ухаарч шүү дээ. Энд байхгүй болохгүй мэн. 2-3 жилийн өмнөөс ухаарж байгаа байхгүй. За тэгвэл бид нар ямар өндөр дугаар бид нар заавал хүчтэйхэн дараа ойлгох хэрэгтэй юм уу? Түмэн амьтны аим аваа явсныхан дараа бурхан гэж ойлгох хэрэгтэй юм. Харин хотын сүм бол таны төгс эрх мэдэлд итгэдэг. Бид нар таны хязгааргүй эрх мэдэлд итгэдэг. Бид нар таны энэ үндэстэнд зориулсан хайр инэрлэгт чинь итгэдэг. Бид нар таны энэ үндэстэнд хадгалсан бүхэнд чинь итгэдэг. Бид нар таны энэ үндэстэн дотор хадгалсан ам болгонд бид нар итгэдэг. Энэ үндэстэн таны нүдэнд бол таны нүдний цэцгээ гэж бид нар итгэдэг. Тийм учраас ямар үндэстэн байхаас үл хамааран хин хичнээн бэлдсэн байхнаас үл хамааран бэлдээгүй байсан ч байхаас үл хамааран
Та энэ улсын ирээдүйг нь өнгөрснийг нь одоог нь цаал гартаа атгадаг. Бас л да зүмөр. Зүмөр хамтдаа залбирая. Бид жоохон цаг байгаа угаасаа. Хайр таава үнэхээр танд итгэж байна. Бид нар үнэхээр энэ үндэсний төлөө танд итгэдэг. Бид нар таны зүрх сэтгэлд итгэдэг. Та энэ үндэстэн яаж төрүүл авсныг бид нар мэддэг. Та энэ үндэстэн яаж түүхийн урт чимээр хүчсэн дагуулсныг ч мэднэ. Та энэ үндэстэн яаж мандан батруулж байсныг ч мэднэ. Та энэ үндэстэн хэрхэн даруусгаж байсныг бид нар мэднэ. Үнэн дээр мөнхийн эцэг минь энэ үндэстний дээр тогтоосон таны өв тарилангаас давж гарсан төлөвлөгөө гэж байхгүй. Хүмүүс ярьдаг, эрдэмтэд хэлдэг, энэ ус хизээж хүчлэг үндэстнүүдийн мутраас салахгүй, савраас нь салахгүй. Бид нар үргэлжлэл үнэхээр хамгийн дордон байсараа болно гэж хэлдэг. Харин бид нар тийм хувь тавиланд итгэдэггүй. Бид нар үнэхээр түүхч өөрөө идэж бараагүй. Таны гайхамшгуудад итгэдэг. Таны эрх мэдэлд итгэдэг. Таны хязгааргүй эрх мэдэлд итгэдэг. Та бидний өөр хүүхдүүдийг, та энэ хотыг, та энэ үндэстэн дотор өсөж таринж байгаа, энэ үндэстэн дотор амьсгаж байгаа ам болгон дээр та үнэхээр анхаардаг гэдэг бид нар итгэдэг үсэ. Мөнхийн эцэг минь таны зүрхийн үндэстний төлөө зохилдог. Таны зүрхийн үндэстэн дээр төлөвлөсөн бүхнээ гүйцэтгүүлэхийн тулд зохилдог. Та тэр хүмүүсээ гаргаж авсан. Танд тэр хүмүүс нь ч байгаа. Танд тэр газар нь ч байгаа. Танд сүнслийнхаа хүчит урсгалыг буудгадаг татсан ч бий болж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар өөрийнхөө үндэстний өмнө зогсоод мөнхийн эцэг таны хязгааргүй эрх мэдэл энэ үндэстнийг тавьж өгч байна. Үнэхээр энэ үндэстэн таныг нутаг дотор, таны алхам дотор, таны атгсан гар дотор ч нуугдах болтгоо гэж залбирч байна. Мөнхийн аав минь үнэхээр гинтийн аюул досол гамшигаас сэргийлж чаддаг, хамгаалж чаддаг та шүү дээ. Анаас өөр хэн байж чадах юм бэ? Ямар түүний бэлтгэл, ямар түүний хобыг харсан бодол танихыг гүйцэхгүй аваа. Үнэхээр хамгаалах болтгоо аваа. Үнэхээр хамгаалах болтгоо. Энэ үндэстэн төөрөхгүй. Энэ үндэстэн өсөн нэмэгдэж үржин олсон болтгоо аваа. Танд өсөн байсах болтгоо. Үнэхээр өсөн байсах болтгоо. Бид нар ирж аваа бүхний дотор таныг харж байна аваа. Ирж аваа аюул дотор таныг харж байна аваа. Мөнхийн эцэг минь үнэхээр хотын санаа нэгтэн өөрийнхөө үндэстнийг, өөрийнхөө хотыг таны гарт өргөж байна аваа. Тийм аваа. Бид нар олон зүйлийг буруу хийсэн. Бид нар таны өвчтөж зүй бус хайсан. Гэхдээ та өргөдөг өсөх болтгоо. Та нэгүсэх болтгоо. Та өрсөөд харамгүй байх болтгоо. Энэ үндэстэндээ, энэ жижиг үндэстэндээ та өөрийнхөө төлөвлөгөөний дагуу хандах болтгоо гэж залбирanгуйж байна. Хайраар баян аав минь. Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч эсрэг бүтэлтэй болохгүй гэж та хэлсэн. Монгол үндэстний эсрэг бүтээгдсэн нэг ч эсрэг бүтэлтэй болохгүй маа. Яа тэгвэл та монголчуудынх нь улмаас, энэ үндэстний улмаас, үндэстэн зориулсан өөрийнхөө төлөвлөгөөний улмаас та устгагчийг сөнөөх болно. Та сүйтгэгчийг устгах болно. Та хэлэхдээ би сүйтгэгчийг устгахын тулд бүтээсэн гэж хэлсэн. Тэм учраас мөнхийн аав энэ үндэстэнд юу ч нугалж чадахгүй, юу ч хугалж чадахгүй. Шалтгаан нь бол та юм аа. Та энэ үндэстэн төрүүлснийг бид нар мэднэ. Энэ үндэстэн бол залуухан үндэстэн. Энэ үндэстэн мянган жил настаагүй байгаа. Бид залуугаараа байгаа. Харин аав минь үнэхээр та өөртөө зэвсэг үтээсэн шүү дээ. Монгол бол таныг алдах зэвсэг. Та энэ үндэстэн үнэхээр хурцчих болно. Та шигмэд том шиг янзлаад өөрийнхөө саадах хийх болно. Тэгээд та дайсны ажлыг үнэхээр харуулж онцлог болно мөнхийн эцэг минь. Хайр тааваа бид нар яг тэр Давидын голын эргээс түүж авсан 5 чулууны нэг мөн бизээ. Үнэхээр дайсны магнайг нь очиж цахих. Дайсныг үнэхээр гацуу дээр нь унгаж чадах. Тэр үндэстэн бол бид нар мөн бизээ аваа. Үнэхээр үндэстнүүд гайхах болно. Яагаад ийм бяцхан, яагаад ийм өчүүхэн, яагаад ийм сул дорой гэж харин бурхан та өөрөө ингэж хийсэн учраас та бол үнэхээр өөрөө агуу учраас энэ үндэстэн агуу учраас биш ээ. Харин та агуу учраас та агуу учраас та энэ үндэстэн үнэхээр шилмэл сум шиг бэлдэх болно. Тийм учраас бид энэ үндэстний сүрэлд итгэдэггүй. Би энэ үндэстний сүрэлд итгэдэггүй гэж та хэлээч. Би энэ үндэстний сүрэлд итгэдэггүй.
Би энэ үндэсний мөхөд итгэдэгвэ. Би энэ үндэстэн хорогдсон гэдэгт итгэдэгвэ. Харин улам ч өсөх болно. Улам үржих болно. Улам хүчтэй болох болно. Улам улмаар таны хөл тайзанд орох болно. Бид нар ханцгүй хандчихжээ. Бид нар эзэнтэй. Монгол улс эзэнтэй. Монгол улс бурхантай. Монгол улс үнэхээр түүний эзэншилмээр. Энэ үндэстэн таны эзэншил. Энэ үндэстэн таны хаалт дахиж. Энэ үндэстэн таны сонгогдсон. Энэ үндэстэн бүгдээрээ таны хаваа. Бүгдээрээ таны. Халелуя. Өө таны өршөөл дүүрэн байх болтугай. Энэ үндэстэн дотор хийгдэж байгаа бүхий ёрын бузар зүйлийн дээр таны зүрх үнэхээр өгөөмрөөр дэлгэрсэн байх болтугай. Та мутраа энэ үндэстэн л өгөөмрөөр сунгасан байх болтугай аваа. Та энэ үндэстнээс альва сайн сайхна харамсаагүй байх болтугай аав минь ээ. Үнэхээр та өрөвдөх болтугай биднийг ямар ядуу буураа сүс дорой болохыг та өрөвдөх болтугай. Харин өөртөө хүчтэй, өөртөө эрчимд гарч ирж байгаа гэж бодож байгаа бүхэн танаар даруусгагдсан байх болтугай аваа. Мөнхийн эцэг минь зүрх сэтгэлийгээ дагуу үдээрээ аваа. Та өөрийнхөө хайр энержийн дагуу үдээрээ. Та өөрийнхөө өршөөл уучлалын дагуу үдээрээ аваа. Та өөрийнхөө төлөвлөгөө ба зорилгын дагуу үдээрээ аваа. Харин бид нар энд байна. Танд итгэдэг хүмүүс бид нар энд байна. Таны хөвгүүд, таны охтууд энд байна аваа. Үнэхээр бидний дээр сүнсээ тутах болтугай аваа. Бидний дээр сүнсээ тутах болтугай мөнхийн эцэг минь ээ. Энэ үндэстэн галан дундуур гарсан ч чадахгүй. Энэ үндэстэн усан дундуур гарсан ч жирэхгүй. Түүний хязгааргүй төгс эрх мэдэлд итгэхтэй. Хязгааргүй төгс эрх мэдэлд найдахтай. Хязгааргүй төгс эрх мэдэлд тэр нэгэн найдахтай. Халелуя, халелуя. Туава. Үнэхээр танд юу ч саадуулж чадахгүй. Бурхан төлөвлөгөөгөө гүйцэтгүүлэхэд Авраамийн алдаанууд ерөөсөө садаа болоогүй. Лот садаа болоогүй, Хагаар, Ишмаэл, Сара хинч садаа болоогүй. Самуэлийг ишүүлэгч болж гарч ирээд Бурханы төлөвлөгөө хэвээрээ үргэлжлэхэд Ели саад болоогүй, Елигийн хоёр хүүхэд саад болоогүй. Филистийн ч саад болоогүй. Хинч түүний ажил саад хийж чадахгүй. Тэгвэл шинж үндэстэнд хор хөнөөд учруулж чадахгүй. Харин Монгол үндэстний эсрэг бүтээгдсэн зэвсэг болгон бүтлгүү болно. Энэ үндэстэн шүүхтэр буруутгаж байгаа болгон, энэ үндэстэн ядаж байгаа бүхэн үнэхээр таны зөвтгөл дотор зогсох болно. Та энэ үндэстэн хамгаалдаг гэдгээрээ биднийг зөвтгөх болно. Энэ үндэстэн үнэхээр зөвтгөх болно. Энэ үндэстэн даруусгагдах шаардлагатай. Энэ үндэстэн үнэхээр таны өмнө номхорох ёстой. Үнэхээр таны хязгааргүй эрх мэдэл өөрсдөө тавьж өгөх ёстой юм аа. Тэгээ та нараас намайг дагаад хідэж бурхан эцэг минь ээ. Таны төгс хязгааргүй эрх мэдэл би өөрийнхөө амьдралыг өгч байна. Аах ямар шаардлагагүй юм байна. Танаа дох шаардлагагүй юм байна. Та миний эцэг. Би таны хүүхэд. Мөнхийн аав таны. Хайрын өршөөд таны энердээр шатсан зүрхчин бидний төлөө ажилтсан байна. Таны төгс хязгааргүй эрх мэдэлд би итгэж байна. Тэгээд амин үстэй. Тэгээд амин үстэй. Тэгээд амин авахгүй юу? Яавал Есүсийг тавсаад авчвал бүх юм болно гэж байна. Тэгтээ яавал хизээж бурхан шиг тийм төгс бодолтой биш. Харин бурханы төлөвлөгөө бол яавал ингэж тэнэгтний эдийг мэдчихсэн. Тийм учраас бидний амьдралд юу ч босч байгаа юм тийм чухал биш. Юу босод босно гэж босд юм уу? Одоо яа би босч ингэж одоод байгаа болохоос ер нь юм босоод ч гэдэм үгүй ч юм. Тэгтээ зүгээр бурханы төлөвлөгөө бол тэр бүгдийг багтаасан бөгөөд тэр бүхнийг цэг шулуун болгохоор төлөвлөсөн. Тийм учраас бид өнөөдрөөс эхлээд түүний төгс хязгааргүй эрх мэдэлд өөрсдөө бүрэн тавьж өгч амьдрах хэрэгтэй болж. Ямар хямрын зэрэг ямар хямрын эсрэг та нар санаад олснороо нэг үсийг цагаан болгож чадахгүй байлээ. Энэ улмаас цайгаад байх юм байлээ. Тэгэхээр бид нар санаад олох харин зөвхөн
Бурхан минь үнэхээр төгс хязгааргүй ирэх мэдтэй ажиллаж байгаа юм чинь би тэрэнд найдаж байна. Миний амьдрал таны гарт. Гэж итгүүл ямар уу? Тийм биз дээ. Амен гэдэг. Тэгээд итгэл амьдрах хэрэгтэй шүү дээ. Бурхан та нарыг эдгээр өрөөх болтгоо. Дараагийн бүтээлсээ хагас өдөр Филипп пастор ирж байгаа шүү дээ. Тэгээд нэг өдрөөс семинар эхэлнэ. Тэгээд та нараас итгэж ах дүүстэй семинар болж байгаа. Тэгээд ирээрэй гэж ураарай заа юу. Нэг өдөр шүү дээ. Одоо өнөөдөр бүтээлсээ дэртээ дараагийн 7 өдрийн нэг өдөр шүү. 11 сарын 2 байгаа. Бид нар 4:30-аас цуглана. Тэгээ Филипп пастрын номыг нээж гэдэг. Нээсийн баяр хийнэ. Номыг нээж. Та нар гар бүлийнхэн үсгийг зурулах, байрах тэгээд одоо юм болох ба. Тийм учраас би та нарыг дараагийн 7 өдрийн нэг өдөр ирэхдээ байдгаараа бүсдэгт гоёод тэгээд ирээрэй гэж хүсэж байгаа шүү. За юу. За бурхан та нарыг эсгээр өрөөх болтугай. Түүний төгс ирэх мэдтэй үйл ажиллагааг хараараа мэдүү.